За эхлэе. Заяа микрофонд шалгасан бол эхлэе. За би дахиад нэг гол орцоо. Oh my god. Яасан англи усагдсан. Англи дахиад нэг гол хийчихлээ шүү дээ. Сая дуусч яхад нь 1 минутын дотор нэг гол хийсэн. Дахиад эхлэнгүүтээ эхний минутанд дахиад гол хийчихлээ шүү дээ. Амир. Заяа ямар тоглолт үзэх гээд эрт бичим бичээгээд. Би нөгөө Георг гүрч улсын тоглолт үзэж байгаа. Очиж юу? Үгүй гэрээсээ. За. Би бол нэгүүлэг агсан тавих гэжсэн. Агсан тавьж байхаа бүр бэлдсэн ингээ пиви уудсан бэжсэн явж. Йоо. Тагвар агсан тавина. Яадаг гинэ. Яаж наваг ярьдаг гинэ ёо. Баахан хүн амт ингээ хүмүү уйлуулж мөлуулаад ямар сони юм хийдэм бэ байж байхгүй. Йоо. Тэгэнгүүтээ сайстан нэр амар өөрийгөө бэлдэж зааста нэг ганц пив ууж байгаа яриада гэж бодоо сууж. За. Яа их амар гоёсан. Би бүр тэрийг 2 удаа сонссон. Тэгээд хоёуланд нь өвөлөө. Миний найзууд ч бас намайг сайхнаар бодож явд юм байна. Нөгөөх нь үнэндээ шолом сууж ахад гэж бодоол. Та нар мэдгүй л энэ да. Лаа. Хотлоо гэж чи бас өөрийгөө. Гүг тийм амар гоёсэн. Тэгээд ерөөсөө ойр тийм хүмүүсээс чин сэтгэлийн үг сонсоогүй жоохон сонирн болд юм байна. Тэгээд 30 мууч гарсан хүнч тэрийг хэлэхүү. Тэгээд жоохон уйлж мөлж яла. 2 сонссон гэж. Энэ бол Заяагийн анх удаа сонсож байгаа эпизод байна. Жарийн бүр сонсдогчгүй байгаа. Харин тийм шүү. Анх удаа Заяа Өөзөгийн нэг эпизодыг 2 давтан сонссон. Тэгсэн энэ бүр нэрээ бүр түүхэндээ тийм нэглөө штэ юм болсон. Яа тийм тэгээд айгу гоё байсан. Баярлалаа та гуравтаа тэгээд намайг ингэж гоёор бодож явдагт. Тэгээд жоохон муулаасаа гэж бодож исэн яа. Юусэн муулаг бах яа. Одоо муулна шүү дээ. Тэр идэх одоо дайгаар дэрнэ. Тэгээ одоо эн чин дөрүлэгийн сүүлийн дугаар эзтэй одоо юуны зуны амралтандаа явах юмнөх. Тийм шүү дээ. Тэм шүү. 5 дугаар сизнээс. Тийм. Яа, гой санагдчих. Тэг санаа манаа ч гэсэн. Юу эзэлж чи тэгээд тахтайд. Амьсгал санаа манаа сүүлийн дугаар муугаар гээ яасан ч нөгөө чинь гой санагдчих. Муухай байна да гэж бодчихсон чи. Гоё шүү гэж. Тий. Хөл бөмбө өдөр болго үзээл гэл. Би бол гоё наа. Надад бол гоё амарна гэж бодсон чи. Ойлгож байна. Тий. Тэгээд өнөөдөр заяа жоохон чанга яриад байл гэж олон талын юм яриад байл халаалтай байна гэж бодоорой. Яа. Чи ямар пив вэ? Бэлэн байна. Би бид нар нэг ажлынхаа нэг өдөр амралтанд яваад нэг юм сүмд тэгээд тэр сүмийн хажуудалд нэг юм пив барьдаг гэд. Үгүй пив өөртөө хийдэг гэд. Тэгээд тэдний газраас би нэг 6 шиг пив ус. Тэгээд ямар пив? Ямар пис ч юм. Пилснер үү? Тийм пис гэж бичсэн байна. Наа чи бол одоо 9 шидийн янз юм. Бүх төрлийн пив. Тийм янз бүрийн пив. Тэгээд энэ бүр ерөөсөө юу яадгүй гэсэн нэг зөвхөн тэр тавьцаанаа л зарагддаг пив мэг гэж ярьсан шүү дээ. Тэгэл дээр үн тийм өөрсдөө юу муугаа пив хийж мэдэг. Тэгээд бид нар тэр нэг дотор мотор орж үзэж мүзээ тэгээд авсан байхгүй. Тэг хадгалж жагаад өнөөдөр сүүлийн дугаараа бичих юм чаа. Өнөөдөр л уйдаа гэлөө. Тий өнөөдөр л уйдаа гэд нэг ууцсан чинь жоохон ойр дуугаагүй хотлын арчин өчтөр болсон юм байна. Хоолгоо мандраад байна. Яа түрүүний 7 хоног яг 7 хоногийн өмнө бонд дотор уудсан. Өчтөр уусан байна. Тэдийг нэг ойрд гэж л ярихгүй баха. Ойр найзаа. Ойр хитэн цаг уугаагүй байж байгаа да. Ойр пи уугаагүй байж байгаа гэсэн болов. Дандаа нэг юм вино уусаар агаад. Харин тий. Тийм л байна да.
За анх удаа сонгуул өгсөн Монгол улсын одоо үндсэн хуулиараа олгогдсон эрхээ эдэлсэн. Сайхан байд юм бэлээ. Гэтээ нөгөө нэг юу бодууштай байна гэж би бодсон. Амар тоглоо хийсэн нэрээ. Өглөө ингээл бүр амар сонир сандард юм бэлээ штэ. Орж мөрөхт ингээл нэг юм шалгалт малгалт өгч байгаа хүн шиг юм шиг эсвэл тайзан нар гарч дуудуулах гэж байгаа юм шиг нэг юм сонир сандралтай ороод тэгээсэн чинь тэр жоохон юуны авч исэн хүн жоохон харьцаамуудаа надад хүн шиг санагцсан нөгөө ингээд пассворд ингээд шалгаад 3-ны хийгээ авч исэн нэг хүн байсан хгүй. Нэг залууч гэх юм аа ах чих юм уу тэгэл нэг юм сони хиг ёг гэж юм харцаад тэгэл би хүүш би анхнаас сонгуулаа өгч штт гэ баг хэлчмээрээсаа тэгсэн чинь хуруугатай гэл мэ гэ хуруугатайсэн чинь амар муха зураг гараад ирсэн мэлээ штэ бүр амар муха зураг заяа тэгээд харин тэгсэн чинь ингээд нэг амар том дэлгэцээр заяа тийч ингээд хар манган монгол хүмүүс аа штэ тэгсэн чинь нэг хөөхөн ингээд оцсон чинь зураг нь ингээд бүр юм дэлбэрсэн юм байж байгаа байхгүй би тэгээд ард нөгөө манай дүү охин явжсан хурдл гэж заяа нөгөө зураг арилгуулгаа тэр хураагаа өгч тэрний зураг гарч ирнэ. Тэгээ би хурдл гэж заяа бүр зураг харж чаддгүй амар сонирн бандд юм билээ штэ. Тэгээл цаашаа юм аавал орол гэж нөгөө юм пүтэг шиг юм дотор орж суугаал нөгөө юм бөглөөл ясан чинь сонир сандраад байт юм билээ нэг юм буруу мэгч аим шиг. Тэгээ ингээ сандраад жоохон ингээ илүү гаргаа будсан. Тэгээ би яна жоохон илүү гаргаа бодчихлаа зүгээр үгээ. Тэгээд манай дүү охин бас жоохон ингээ бүр яг ингээд та бодож чаддгүй юм байлээ штэ. Тэгээд нөгөө юуных нь үзүр жоохон том юм хичэлгүй. За. Нөгөө балных нь тэгээд сандраад гэсэн чинь гайгүй гэл. Тэгээл хоёлаа нэг сүртэй өгөөл гарсан. Тэгээд ер нь бол 1 минут ч болоогүй. Тэгэл дуусчт юм байлээ. Амар урт удаан юм болох юм байх гэж бодоодсэн чинь 1 минут ч болоогүй дууссан. Тэгээд ер нь бол амар гоёсан. Сонил идэм билээ нэг юм. Амар хүндтэй өрөг хүлээх гэж байгаа юм шиг одоо медаль авах гэж байгаа юм шиг санагддаг л. Харин тийм л мэдрэмж авсан. Өөрч одоо тэгээд яг миний сонгосон хүн бол гараагүй гэж. Тэгээд би яг зүгээр очиж саналаа өгчөд ирсэн байлээ. Жохоо хямарсан дараа нь намснаа яач гэдэг чинь. Тийм бүр юунд ч ороогүй лээ. Бүр тэр миний сонгосон хүнээс нэг ч хүн гараагүй лээ. Тэгэл бодчихгүй дөө. Гэхдээ experience нь угаасаа гоё experience юм шүү. Тийм сонирн байсан анх удаа тийм нөгөө яг юм сонгуул гэдэг тийм хүндтэй одоо нэг юм хүндтэй ажил хийж байгаа юм шиг амар санагдсан шүү дээ. Яг л нэрээ одоо мэдгүй ивэлд нөгөө соёлын тэргүүний ажилтнаа авахд ямар мэдрэмж төрсөн би яг л нийтийн соёлын тэргүүний ажилтнаа авах юм шиг мэдрэмж төрж байгаа юм шиг санагдсан. Нэг хүндтэй иргэн гэсэн юм ах чам маш. Тийм. Тийм бас. Тэгээд айгүй олон монголчууд айгүй олнороо ирж ингээл хүмүүсүүд нь дэрчсэн. Тийм үү. Идэвхтэй байгаа юм тий. Тий айгүй идэвхтэй Германых айгүй идэвхтэй байна гэсэн яриа байсан. Байсан гарсан чинь. Байсан байна. Харин тийм байсан байлээ. Байсан байлаа гэдэг. Тий. Тэгэл нэг элчингийн гадаа зураг авахулж үзэл. Тэгэл ботсон да. Тэгээ тэнцээ нэг Монгол олны газар нэгтцэн гэд. Манай германч ерөөс Монгол олны газар байдгүй шүү дээ. Тэгээ Берлин Монгол олны газар нэгтцэн гэдэг нэг нэгтцэн дээр нь очиж идэж үзээгээд тэгээд очиж хуушур хаус гэдэг газараас тэгээд хуушур цовин сүдэ цай ойр дэдэггүй мэд амар гоё. Ер нь амар гоё холтой газараас. Тэгээд дараа очихлаарэ бууз очиж иднэ. Бууз модуудахгүй гарахчаа гэсэн. Битүү гурилтай шүлмэл байдаг шүү дээ. Тийм хоолмол. Тийм тэгээд нэг монгол хүн байна да сонгуулаа өгөөд монгол хоол идчихэл тэгэл ботсон да. За одоо монгол хоол идмээр идэх болцоолаа. Тэгэхээр юу дутагдаа нэг гэдэг гэлээ. Нэг юм дутагддаг гэсэн шүү. Монгол хоол идмээр санагдаад байл. Тийм үү. Бинд нэг янз бүрийн юм дутагдахаар монгол хоол ч нөгөө юу мах ихтэй тэгээд нөгөө тус ихтэй штэ. За. Төмөрч үлээ. За мэдгүй нэг юм дутагдахаар л монгол хоол юу яагаад гэдэг гэсэн. Тийм үү. Идмээр санагдаад гэдэгс. Би сүлээд маха багасгаад байгаа л да. Тэгэл тэгчих юм шиг. Мах идмээр байгаа юм биш үү? Махсаад байгаа юм шүү тий. Амар гоё шалсан бууз идмээр байна.
Бууд таач уусаа бууд зардаг гэсэн шүү дээ. Хөлтөө бууд зардаг. Тийм ч сайхан шараал иддэг. Тэгдэг юм уу? Бүр ингээд хариулын таванд амар гоё юу га. Хариулын тавган дээр жигэнснээ дээрээс нь шараад бүр ингээд доотлол ингээд амар гоё ингээд нэг шарчил болчихсон шүү дээ. Тэгэл тэрийг гоё тийм нэг орс дарсан өгөрцөйтэй. Гоё шүү дээ. Тэгээд миний сүүлийн үед хэрэгэлдэг соос болохоор за энэ нэг хоол молны яриамаар орох юм ütсэн тэгээд заяатай баяр хүргэе. Гэт юм гоё experience. Тэгээд идсэн тийм. Тэгээд харамсалтайгаар одоо саналаа өгсөн нь бол ингээд ялааг байна. Тэгэхээр тэр бол одоо ингээд happy бос мөч байна. За ингээд хоол руу орцоо хэдүүлээ. Ингээд байж сонгуулийн ихтэй дуусаад. За тийм энэ бол их. Ариун яг ингээд сонгуулийн дүн гараад дуусаад ингээд ингэсэн чи бүр ингээд юм юу болцсон байсан бүр pumped up болцсон байсан шүү дээ. Сонгуул яриа аль юу? Сонгуул яриа. Аль манайх. Үгүй юм бил шүү дээ. Одоо баг суудсан энэ гэж байна. Завтай бол одоо шууд мик асаагаад ороод ир гэдэг. Энэ баг лайв хийж гэсэн үг. Лайв хийх байсан юм шүү. Баг тийш энэ сонгуул яасан ариун гэсэн суу таагаар уу гэдэг. Яг одоо суудсан микрофоноо татдаг. Бүр лайв хийхэд бол айгүй орхон байсан. Би бол лайв хийхэд бол нэг ганцхан дутуу байсан нэрээ. Тэгээ ингээд бүр байц сууж чадахгүй юм чи ингээд дэлгэцэн дээр ингээд нэг гаргаад харуулаад зэж тэнгэр телевизийн нэр амар сайн ажилласан. Тэрэн дээр би бас дахин баярлаа гэж хэлмээр байгаа. Тэгээд нэг гоё мэтгэлцэн энэ төр зохион байгуулаад тэ ингээд хүмүүс яг жинхэнэ хинбэ гэдгийг амар тэр мэтгэлцэн дээр ер нь бол урд нь бидэрт юм байгаагүй шүү дээ ингээд нэр төрж байгаа хүмүүс хоорондоо бодлого өөрчлөлтөж ингэж ярьж мэрдэг те яаж өөрчлөлтдөг тийм бол ерөөсөө байдаг байгаагүй тэгээд ингээд орондоо яар гадаад байгаа монголчуудаа хүртэл ингэж тэр мэдээллийг олох зорилгоор юм гоё зохион байгуулж ажилласанд бол амар их баярлсан. Тэгэл тэрийг үзэл ингээд бүр ингээд тэгэл сонгуулийн 22 цаг болоод сонгуулийн нөгөө нэг салбар хоорондоо ингээд хаалан малгай барайл саналаарч дуусаад тэгээ шууд ингээд нөгөө нэг тооллоод эхэлдэг штэ тий. Тэгээд тэгсэн би бүр яг юм нөгөө одоо хүүхдэн төрөх гэж байгаа аав хүн баг гадаа тэгж хүлээ зодох байх шиг бодсоо. Ихнэр нь ингээд төрөх гээд байж хаад аав нар нь ингээд нэг юм төрх мөрхийн ингээд нэг юм лэг дээр нэг юм урсдаг нэг юм бичиг хараа сууж идэг та тэрнэр яг тийм мэдрэмж сөрдөө байх гэж бодсон. Тэгэл дэлгэцэн дээр байгаа тэр бичгүүдийг хараад ингээд тоолж гисэн чинь ингээд бүр ингээд гар мараа ингээд байрцсан заяа ингээд одоо мөргөө цөвдөөд залбираад байгаа мó яагаад байгаа заяа нэг тийм үйлдэлгээд ингээд тэгээд яг хүсэн хүлээж исэн үр дүн биш байсан ч гэсэн ер нь бол айгуу гой солонгоруулж бас олон намын төлөөлөл оруулж чадсанд нь бол амар их монголчуудаараа барахсан. Тэгээд 18-аас 20 насныхан бүр сонгуулийн эрс маш сайн байна гэж бодсон. Үнэхээр хайр үрсэндээ ингээл дөнгөж амьдрал хөл тавиал сонгуулийн насанд дөнгөж хөрөнгөтэй л ингээл айгуу итгэвтэйгээр оролцоод. Тэг ер нь бол залуучууд тэр чигээрээ айгуу итгэвтэйсэнд нь бол бас үнэхээр их баярсан. Тэгээд миний дэмжсэн эвслээс бол гарсан. Тэгэл тэн дээр ингээд бүр ингээд 68 юун дээр гатцсан заяо. 70,000 босгоно байхгүй юу? Нийт 70,000 санал авчиж тэнцээ ингээд суудлах хэрэгтэй болно. 70,000 дэ хүрэхгүй болвол ямар ч суудлахгүй хоцрох гээд ингээд тэгээ ингээд бүр 68 дээр гатчаад ингээд бүр байгаад гэдэг нөгөө нэг сонгуулийн ингээд нөө саналууд нь ингээд уншигтаад одоо 90%-тэй явж моохгоо би бүр ингээд ёо яна гадаадх монголчуудын саналыг яа тоолохгүй байгаа бэ яа чи би өгсөн штэ гээд ста нэрээ өгсөндөө бол үнэхээр баярлсан. Тэгээд хэдийгээр гадаадх монголчуудын санал ороогүй байхад 70 эд мянга болоод хэдийгээр суудлаа авцсан гэдэгт амар баярлсан ч гэсэн те хүшээ юунд ч ямар ч нөлөөл болохооргүй юм амар холоосгүй очмочоо саналаа өгсөн юм шийддэг гэсэн бодол бас хялтхан зурсгаа орж ирсэн. Тэг яг сүүлд нь бол нэг хоногийн дараа бүр яасан бэлээ. Нэг тэр чин бүгднийг тоолж байгаа болохоор зэрэг нийлээ утсан бахалтай. Тэг сүүлд нь харсан чинь нөгөө ямар ч мөнгө аваагүй, ямар ч одоо нөгөө нэг юугүй одоо хахуул орох боломжгүй тойргийнхан гэж бидний нэрлсээл ш гадаадах монголчуудыг. Тэгээ нөгөө хайрцагнаас гадна ингэж харж чадж байгаа тийм Монголын одоо ингээд байр байдлыг гаднаас нь хараад одоо нэг 12,000 төгрөгөнд нэг хууртаад нэг саналаа худалчгааргүй хүмүүсийн үр дүн ийм гарчээ гэсэн нэг тийм өөр санал өөр одоо юу харуулсан байсан. Хин тэргүүлсэн бэ гэдэг. Тэр бол амар бодиттой юу бол харагдсан. Ямар нэг хэрэг ашиг одоо
одоо жишээлбэл төрийн албан агчд бол ажлаа алдахгүй тулд одоо ийм их одоо санал өглөмөглөгдөг ч юм уу тийм яваадсан шүү дээ. А зарим нэг хүмүүс бол саналаа худалдаад ч юм уу ингэчлээ гэсэн юм аа. Тэгээ гадаад тоо монголчуудын саналд бол би хараад амар их баярлсан. Тэгээ ерөнхийдөө нийлгүүд навч үзэх юм бол амар баяртай байсан. Тэгээ тухайн үед би бүр ингэ хин нэгэдээ ярмаар санагдаа заяа. Тэгээ яг вэ хүүшээ подкаст одоо манай подкаст ямар сонгуул ярьдаг подкаст биш ингэ улаан цай ингэ сонгуул яриад яж боломжгүй тэгээд одоо тэгээ ямар дахиад ханаас нэмж бичиж оруулалттай нь биш. Тэгээ за X дээр нөө Twitter дээр X дээр юус хүмүүс нөө space нээсэн хоорондоо стаа гэж ярьцсан ч тэр дунд нь оруулсан. Сонсоол харин тийжээ гэж дотроо бодоод. Тэгээ жоохон хорхоогоод арсан. Тийм байхгүй болоод би бүр зүгээр яг лайв асаагаа суучих гэсэн бүр юу болоод байгаа бэ гэвэл. Бодлооч гэсэн. Serious ярьчих гэсэн. Бас За тэгвэл нэг сонгуул нэг тиймэрхүү. Гэтэ ямар ч байсан тэгээд бүр нэг айхтар disappointed бол биш хүмүүс биш ах шүү лээ. Тэ ер нь бол тийм амар гой дөрүүд гарч ирсэн санагдсан надаа. Тэгээд нөгөө амар хөвшин хүмүүс биш те бүр хитрхи одоо хуучны нөгөө нэг бид нөгөөд чинлээ штэ гэж бодгоор хүмүүс биш ингээд тал талын бас нэрэж одоо юм хийж магадгүй байгаа да гэж нэг жоохон юм гэрэл асгаар юу хүмүүс гарч ирсэн харагдсан. Тэгтээ тэгээ одоо энэ намнууд чи өвчмс гээд амуу яах гээд одоо юу ч л одоо амар өөрчлөлсөн чи бөөнөр гарчингуудаа нийлж мэлэх гээд амаа яаш юу ч л. Тэгмээргүй штэ. Зүгээс. Би тэг нэг юм бодсон. Одооноос эхэлж ер нь лайв хий гэж бодсон. Ээж. 2026 онд үзнэ. Тэгээ сонгуульд орчих юм уу? Үзнэ. Би нараг хараад би болох юм байна гэж бодсон шүү ер нь. За судлаад тэгээ энэ бол жок. Гэтэ яг зүгээр бас нэ сонголт юуг нөхсөн хүмүүсийг бас хүндлэх байх те. Саналаа өгсөн бас тэр чинь бас хүмүүсийн саналаар гарч байгаа шүү дээ. Ямар тийм шүү дээ. Тийм. Нараг хүмүүс муулаа. Би бол нараг харин ч одоо өмнө байсан парламентдээс хүүхнүүдээс бол харцсангүй илүү ажилтай юм дуурдаг юм. Тэгэж баг байх хаа гэж надад байна. Тэгэл амар хүмүүс боловсралгүй гэж муулаад байсан. Тэгэл амар боловсралтай хүмүүс гарсан ямар байгаа нөгөө жавхлан хинчил амар сонь бүр ямар ч боловсралгүй хүмүүс гарсан л байсан мэт. Тэгээд би бол нараа чинь ядчил дооройж 2 хилтэй тэгээд гадаадад сургууль төгссөн арай нэг өөр юм байх арай өөр юм ярих байх гэж бодчихсон. Тэгээд нөгөө илэрхийлэлтэй яг угаасаа нөгөө тийм зүгээр ярихгүй л угаасаа тэгээд нөгөө нэг хамаг дагж байгаа лавын хүмүүст нь бичээд бөө болохоор нэг юм эргэн харилцаа холбоотой байх гэж бодоод байгаа ш нараг. Тийм тий. За гэхдээ одоо тэгээд энэ чинь анхны удаа ш тэ 125 лөө 126 лөө 125 тий. Тэгээ энэ олон гишүүд нэг дор суугаад тэгээд хууль батлна гэдэг чинь анхны тохиолдол тэгээд хараад одоо яаж ажиллах юм те. Харин 120 хүмүүстэй би ингэж бодсон шүү дээ. Түрүү ариуна ингэ хэлсэн чинь бид нар ингээд урд нь ингээд бодлого гэдэг нэр дэвшигчд байгаагүй, ийм мэтгэлцээж явж байгаагүй сонирн байсан мэс ингээ. Тэр нь ер нь сонгогдож байгаа хүмүүсийнх нь буруу биш. Нөгөө сонгуул өгж байгаа одоо санал өгж байгаа хүмүүс тийм бодлого нэг чухал биш юм шүү. Зүгээр нэг popularity гарна сонгогч байгаа юм шүү. Тэгэл нөгөө чихэн дээр нь хамгийн гоё юм ярьдсан хүмүүсийн сонгодог. Гол нь ямар ажил хийх гээд байгааг нь биш. Одоо ихтэй сонгогчнод бас тэнэг байхаа болчиход байна л да. Монголчууд баян Чингисийн үрсад гэж хэлснээр сонгоол. Үгүйг нь сонгохгүй тэгэл зөвхөн ингээд бодлого яриад байдаг нөхдүүдийг сонгодог юм шүү. Би тэгж ойлгосон шүү дээ. Одоо тэгээ эд насныхан гэх юм одоо бидний үеийнхэн ч юм уу те ингээд хүн амын бас нэлийн их хувийг эзэлж ирэх юм нэг ари юмын наантай цаантаа хардаг сонгогчдын боловсрол чинь бас өмнөх үе бодвол арай гайгүй болчиход байна шүү дээ. Тийм болохоор зэрэг харин юм нэхэж эхлэх байгаа юм болов уу гэж би бодоод байгаа шүү дээ. Харин тий одоо тэгээд ийм сонголт хийсэн одоо ийм парламент гарсан гол нь хүмүүс нэгтэй юм шалгоондоо болох хэрэгтэй тий. Яг үнэ. Ингээд тийм манай одоо юу гэдэг сөөхий ажил ихэд идэг шүү дээ. Нөө сууч юмчдын хооронд хийх ёстой ажлыг тий одоо жишээ нь хог болохгүй байна. Юу яат юм бэ нэг жижиг юмнууд улсын хурлын гишүүдээс нэхэд идэг. Тэр чинь тийм их гэж гараагүй шүү дээ. Тэр чинь хууль баталж бодлогоо боловсруулах гэж гарч байгаа шүү дээ. Бүхэл томоор нь тий. Тэгээ манайхан чинь тэгээ жижиг юм нэхэд тийм сонин. Тэгээ нөгөөд нэг сууч юмсгчдийн хорооны дарга шиг нэг сонин юм яриад тэгээд
Миний барьсан зам мам гэж байна. Тэгтээ унсанд нь бас ахиж энэ парламент орж ирээгүй хүмүүсийн жагсаалтыг хараад бас баярлах шиг болсон. Тэгээд муухамда. Гой байсан. Нэг 2-3 хүн бол бүр сэтгэл хангалуун байсан. Ёо. Бүр амир. Хүний залуугаар жаргаад насаа. Одоо ч хотынхоо юуг яаж сонгодог вэ? Энд чинь тусдаа болно шүү дээ. Одоо орон нутгийн сонгуул чинь дахиад болно шүү дээ. Хизээ үлээд чинь дараа жил лөө. Гэхдээ чинь энэ ондоо болчдөг өстэй зэрэг оны сүүлээр билүү. Тийм үү. Болчдөг санагдах юм намар амраас болдог лөө. Тийм санагдах чинь. Гэхдээ тэгээд сая манаас сонсож ярьж гэж. Сая ихтэй хотод яаж сонгуул өгснгийг нь харуул нэг юм өөрчлөгдөхгүй юм шиг харагдсан та тий. Хөөшөө одоо 8 жилийн дараа ингээд би одоо юу мод усын хуралд өрсөлдөх юм бол намайг битээ тэгээ бариад идчихээрээ нөгөө энэ секс ярддаг хүүхэн байсан байж юу энэ одоо яах чам ах чам гэж ярилдаггүй шүү. Би чамтай өрсөлдөл тэрийг л ярина шүү дээ. Тэнхтэрээ. Би чиний дуу хоолойч дуусныг яриа шүү. Бүтэхгүй дээ. Ерөөсө бүтдэг. Таа нэг жалаад авны хэрүүлсэн байна. Гүг тэр болтолтой яг 8 жилийн дараа нэр твшнээ найдаж байгаа. Яста нэр сэлэрцээчихгүй. Гэсэн чи яна миний шалдан зураг мөр гарч ирэх нэрч тэгэхээр нэр твшж байгаа гэсэн чинь улсын их хурлын тэтгэр тархины гарч ирсэн тий. Аз зай гэсэн чи шууд миний бөхс. За яах вэ? Би бол угаасаа тэгэл тавтаагаас ахуулаад за нэр твшүүл яана гэдэг элтийн зураг дараагүй. Ер нь яа. Амьдрал. Насаараа бэлдсэн байдаг. Тэрэндээ л одоо нэг баярлах юм. Тийм. Хар багаас нэг чихээ цоолуулч юмсан гэж мөрөддөг гэсэн. Одоо тэгээд нэр дэвшүүл яана гэж цоолуулаагүй шүү дээ. Басоо ёо. Тэнд. За сайхан болчлоо гэдэг чинь тий. Дотронгоо болчлоо ёо. Нэг сайхан шаваа анчлаа. Гэтэ арина заяа ихтэй ингээд энэ сонгуульд бол бас ингээд зөв цаг заваа зарцуулаад нэлээ их одоо ингээд хөрөнгө оруулалт одоо хийлээ те. Тэр цаг заваараа инвестмент бүр хол газар аялж яваад зөндөө олон ингээд удаан переживалдаад бодоод те санал мал өгөөд эхлээ одоо тийм нэг адлын явдал ингээд нэг юм киноны ингээд тийм адлын явдалд ороод ирсэн юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд тэгж сонслоо нэг ингээд нэг би бас дараагийн сонгуул дээр нэг Сан Франциско энэ Бэй Эриа явж саналаа өгдөг ч юм уу те. Гэхдээ бүр ингээд онгоц монгоцоор явахгүй шууд ингээд алхаж явна ч гэх юм уу ингээд ундаг дугуугаар муугаар те. Тэгсэн чинь нөгөө сонгуулийн өөх өдрүүд нь дуусна. Амжихгүй юу. Хаас нэг амар сонио хоттой дугаа муугаар хагарчихсан те. Годомж. Талхны мөнгө энэ. Дараа жил болоход юугаар өгдөг болчих уу? Шууд модонгаар сонгуулаа өгдөг боломжтой болчих байлгүй дээ гэж бодож байна шүү дээ. Тийм байгаасаа. Амар шууд яганаас. Тийм байгаасаа. Тийм байхгүй бол би дуугарч болсон явж байгаа саналаа өгнө. Та нар энэ сонссон шүү. Одоо тэг ингээд сонгуул дууссан. Тэг яах бол одоо нөгөө нэг секс цагаан богд энэ тэр бүгд ингээд буцаа сонсоод эхлэх болов уу? Эсвэл ингээд юу ч болоогүй юм шиг явах болов уу? Жоохон хүлээх бах та. Одоо тэгээ бүгдээр найрамд шүү дээ. Антик болтой. Одоо play time дээр тэгэл гарна үз. Одоо бүгдээр найзууд болтой. Гинт буцаад. Үгүй найзууд үгүй тэхээс өмнө нөгөө юу ямар байна? Жохон ингээд хариуцлага нэгтгэв ямар. Одоо тэгэл яг 4 жил секс цагаан богд ингээд нэхээс очмаар юм шүү. За харъя. За чиний ингээд яс хүнийг чи харъя гэд ингээд юу яагаад жохон хариуцлага нэхэд. Тэгэл дараа 4 жилийн дараа тэгээд биш. Би юу хийчихвэ гэх юм. Энэ бол алдаа байсан байна энэ гэж. Би юу хийчихвэ. Би залуу байж байж гинэн байж тэгэл. Жохон нэг юуг бол тэр damage control-ыг бол хийчихвэл тий. Жохон хүлээж байгаа л тий. 2 сар хүлээж байгаа л би ч залуу байж тээ. Алдаа хийчлээ нэ. Тийм намайг өршөөгөөрэй. Алдаатай минь хайрлаарай. Намайг өршөөж чадахгүй бол зүгээрээ. Тэгтээ миний шин дог сонсцоогоорой. Өнөөдөр би хэлсэн чинь. Тэгэл тийсэн тэрэн шууд сая хүн сонссон байдаг насаа гэж. Сая сонсч байсан. Гэтэ өмнөх сонгуулиудыг харахаар зэрэг тэр үед ингэж нөгөө яг бие худалдсан ач шиг муухай юм да. Тэгж эхлэх. Гэтэ нөгөө нэг яг элт ингэж мөнгөөр ажиллаж байгаа одоо мэдгдсэн тийм хүмүүс бол одоо хүртэл нэр төр нэг тийм амар сэргэж мэгэж чадаагүй.
тэгээд ерөөхдөө намжийн болцоогоод ингээд байгаад байгаа шүү дээ. Тэр шиг ер нь тэгэл нэг хар толб суучгаар зэрэг хүмүүс итгэдэглээ алдчихдаг баг. Тийм болохоор зэрэг тэр зүйлээс нь илүү үнэтэй зүйлэл өгсөн байгаасаа өөрт нь тий. Сар болго мөнгө авах байлгүй дээ чи одоо гэж. Чи хүн хардах хэрэгтэй үстэй. Ингэж хардаж болох уу би яа. Йоо. За одоо гоё юм ээ. Тэнд явдсан гоё юм ээ ёо. Одоо энэ манай сүүлийн дугаар штэ найзуудаа. Тийм штэ найзуудаа. Өдрийг марцгаа. Йоо. Гэсэн бүгд оолон чи. Өдрийг байхгүй юу? Өдрийг мэрэ гэсэн чи бүгд ирж чимээг болж байна. Үгүй өдрийг байгаа штэ. Би юу явсан? Венец ус гэж байна. Бас Венец хот явсан. Тэгээд 4 өдөр аялжаад ирсэн амар гойсон. Амар халуун ёо. Тэгэл эхний өдрөө уурдуулаад тэгээд басуу. Окей, ихсэн би ариун шиг амар бол уурдуулаагүй. Нэмээд гайгүй. Окей, нөгөө амар зарим нь ч бүр нэлээд олон евроогоор штэ. Би нэг хөөх нэг 20 евро нийл юм ярих гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь хүн намайг явахад ингээд Венецд очиод болгоомжтойгаараа ингээд хоол идэхээр бол сайн асууж агаад ингээд мөнгө авах уу, яах уу, их үү гэдэхгүй бол ширээн дээр суусны ингээд мөнгө авдаг гинэ такс гэд хүний 3 евро юм уу эсвэл 2.50 гэ янз бүр ямар ресторанд орсноос шалтгаалаад тэгээд тэр бол яг ингээд бүр угаасаа ер нь бол авд юм байна. Гэхдээ зарим газар мазар бол авдгүй. Яг нөгөө жуулчин байдаг хэсэгтээ бол тэгж авдаг. Тэнгүүтээ дахиад дээрээс нь сервис гэж төлбөр гэж авдаг. За 12% за авсан юмны. Процент. Тэр нь одоо нэг тип шиг юм байгаа хгүй тийм. Одоо би ингээл амар үнэтэй гаас та. Тэгээд нэг газар явж байгаа л та нэрэ. Жохон нөгөө нэг жуулчны хэсгээс нь гарын мари гэлс та хүний нөгөө зөвлөгөө дагцсан юм чинь. Тэгээ олон явж байгаа л бүр нилээ амар халуун өдөрчсэн хэлхүүн. Тэгэл очил би орохдоо ингээд экстра төлбөр төлөх юм болов уу гэж асуусан чинь үгүй хэрвээ гадаа гарден цоох юм бол төлбөр төлөн болно гэл тэгдэг хгүй. Тэгээд за яах вэ тэгвэл тэгээд суучих ихтэй ганцхан тэрний төлбөр төлөх юм баадтай гэдэг нөгөө эхний ширээний 3 евро гэсэн чинь тийм ээ гэл тэгсэн хгүй. Тэгэл ороод юм маядаж угаалдаа гэл хоол молонч тэгтээ нэхгүй амттай байгаагүй. Тэгээ гарахад төлбөр авах гэсэн чинь сервисний төлбөр 12% гэснээ ширээний хүний 2.50 гэж бодцоодаг байхгүй юу? Бүр амар гастай. Тэгээжсэн чинь ингээд асан юм маань ингээд хөрхий хоол мол ингээд уух мохом сараад ингээд 60 евро олцсон. Тэрэн дээр ингээд ахаад нэмэгдээ ер нь бол ингээд нэг 20 евро илүү авцаадаг байхгүй юу? Тэгээ би хэрүүлээгээ заа юу ч. Хэрүүлээгээ. Тэгээ амар олон хүмүүс ааштай би тэг яад ингэж та нар намайг хэрүүл хийдгүү гэж атсан би хэрүүлчихв. Би түрүүг бодож байгаа хэрүүлсэн шүү. Үгүй. Тэр хаанаар хэрэлдэг? Италиар хэрэлцээ юу? Үгүй тэр англиар хэрэлцэн. Тэгээ би ингээд хэрэлдсэн ч гэжтэй би ингээд намайг ингээд чи ороход ингээд ерөөсөө мөнгө авахгүй гэж хэлсэн. Тэгээ экстра тэгээд энэ дээр чи ингээд битсэн байна гэсэн чи ингээд гинт ингээд юу ч ойлгох болцсон заяа. Тэр зөв чинь. Ингээд бүр юу ч ойлгоо болж тий. Би тэгэл бүр гайхал. Юу яриа за би ингээ яасан зү гэсэн чинь үгүй энэ манай угаасаа Венецд ингэдэг та ингээ төлбөр төлгээ. Тэгээд одоо нэгэнд би нэг үгүйгээ гөрөөчтэй мөкснэ за шиг гэж одоо тэгэл за гэл гарч байгаа хгүй. Тэгээд тэрнээс хойш за ер нь боли нэг хоёрын хооронд газар орж ингэж хэрэгтэй хэрэггүй бахан 20 евро төлчихсэнс нэмүүлсэн гайгүй газар орж хашталт мөнгө төлөх чи бол гайгүй хоолой тэгээ Google дэж явсараа дандаа нөгөө нэг Google-ийн юу харсараад нөгөө юу тлээ хэрэг гайгүй газар байна мэн гэдгийг тиймэрхүү гайгүй газар нь болохоор ерөөс тийм илүү тутам мөнгө авдаггүй амар дайжгүй яг хөө ширээний нөгөө 2.50 мега бол авдаг тэрэнд нь юунд нь ордог гинэ нөгөө ороо суух ширээ тасаа тэгээд нэг юм талах тэгээд талахтаа ингээд оливын тосмос ингээд өгдөг тэр ингээд ордог юм байна л да. Тэгээд гайгүй газар нь болохоор сервисний төлбөр гэж авдггүй тэгээд заримдаа бас тийм юм авдггүй юм бэлээ. Тэгээд тэгэж нэг 20 евроор леверт болсон аач. Тэгэл би ёо энэ жил ер нь манайх ер нь леверт болоод энэ амралтанд явахаараа гэж бодсон. Одоо тэгээд Монгол яваад гайгүй байгаасай л гэж бодож байна. Монгол гайгүй байхаа тий. Окей тэгсэн чинь ингэсэн гайгүй байгаа болов гэж бодсон чинь над руу нэг хүн манайхыг сонсдог хүн орж ирж бичээд заяа чи ингээд найзуудтайгаа Монгол явах чаа гэсэн болгоомжтой байгаарэ ингээд манайхан ер нь бол жоох ингээд хэцүү тэр яг ингээд аялал жуулчлалын компанид ажилладаг эмэгтэйсэн байхгүй. Тэгээд болгоомжтой байгаарэ ингээд юм нэгт ингээд хулгаад юм Америк алдчихаг нэ гадны жуулчид
Тэг би нөгөө 3 гадны 1 2 3 4 гадны хүн дагуулж явж байгаа штэ. Тэгээд тэднэрийнхээ бичиг баримтыг болгоомжтойгаараа тэгээд гадны хүмүүнтэй очихлаар ингээд нөгөө хүмүүс ч ингээд гэр мөрөө үзүүлж мүзүүлээ морьзоор унах нь ингээд шууд үнэн нэмэгдчихдэг гинэ. Тэгээд тэр мэрийгээ бас жоохон сайн судалж мэдлэхгүй бол ер нь жоохон үнд мөнтэй болоод тийм юм уу байгаа шүү гэжсэн. Ловер гэх юм цаашийн тэрийг одоо юу хий. Жохон тийм таригдах юм бол байгаа шүү гэдэг хэлсэн бэдээ. За ойлголоо гэд. Тэгээ ер нь жохон ингээ нөгөө ужуулчд их ирээд байгаа болохоор хүмүүс жохон давраад байгаа гинэ. Одоо ингээл агай бол бариад идчих байх гэж. Тэгээ жохон тийм юу байгаа даа гэсэн. Хаштал жуулчд ирж байгаа юм чинь жохон мөнгө болоод авъя гэдэг ч юм уус л ингээд гоё болгоод явуулъя гэж бодохгүй ахаад нөгөө хүний татъя гэж бодохгүй жохон ингээд үн мөнөө өсгдөг ч юм уу. Тэгээ нэм жохон сонин үйлдэл гараад байгаа гэсэн. Тэгээд нэлийн болгоомжтой яваарай л гэсэндээ ер нь бол болгоомжтой явъя гэж бодсон мэн гэтээ яаж жаал нэг болох л ах л та гэж. Тийм л байна да. Тэгээдсэн чинь гэсэн заяа. Тэгээ нөгөө хотел дотор ингээд байж байгаа байхгүй юу. Тэгэл өглөөний цай уусан чинь. Үгүй орой ингээд орж исэн чинь нэг юм 2 Аз царайтай хүн орж байгаа байхгүй миний өмнө. Тэгээ би энэ ямар Монгол царайтай 2 вэ гэсэн чинь хүүхэн намайг ингээд бүр ингээ хоошоо толгоогоо ингэн барай харчаад ордог байхгүй юу. Тэг би энэ яг энэ яг монгол хүн байна да. Монгол хүн л ингэж харах байх гэж би бодсон байхгүй юу. Бүр ингээ шатнаас ингээ бууж ирсэн ахиж ингээ харснаа. Тэгээ би өглөө ингээ цай авахгүй суужсэн чинь нөгөө хоёр яг сууждаг байхгүй. Тэг би ингээ чимээгүй ингээ сонсоол байсан. Сонсоол юм ярих нь монголоор юм ярих нь гэсэн чинь амар аяхан яриад өрөөсө болтгоо. Тэгсэн чинь яг хоёр монгол хүн байж идгийг яг нэг эмхтэн жоохон чанга гарайл тэгэл монгол хүмүүс да гэл тэгэл бах юм ярьсараад тэгээ салс тийм амар санаа монголчууд ер нь бол хаасайгүй байлээ. Харин тий. Энэ гадаад дотор их олон байдаг болцсон л дээ. Харин тий би ерөөсө таарахгүй байх гэсэн чинь амар олон 3 4 монгол хүнтэй таарсан. Болж шүү дээ. Таарсан. Харин. За тэгээд сононтойсан. Италийн хоол нь ямар вэ? Дикото паста пиццаг нэдээс дээ. Яа харин тэ амар гойс хоол мал амар гойс ёо. Тэгэл тэгтээ бас юугаа санд юм лээ. Тийм паста идэх хар. Нэг юм сайхан мах зах идмээр санагдал тэгэл бошуухан гэртээ бас ирээ гэж бодсон. Нэг тийм жоохон сонирн болчт юм байна. Ийм 4 хоног гэрээсээ холдчихлаар ч юм уу 5 хоног заа бошуухан харъя гэж бодоо хичнээн гоё байсан ч гэсэн. Харьяа гэл тэгэл гэртээ ирсэн. Хоол мал амар янзын гоё. Тэгээд амралт ер нь бол гоё байсан. Тийм цаг агаарч гисэн. Болж шүү дээ. Тийм жоохон шумууланд л бариулсан нэг гис тооцвол. Гайгүй бас. Итали хоол тэгээд одоо Германд одоо Итали хоол идэх нь ялгаа нь ямар юм шиг санагдсан ч юм да. Үүний хувьд ялгаатайсан гэж. Ялын зүгээр байна. Яа, Итали дээр хямдсан байсан. Nice. Нөгөө пистаци гэдэг лөө круассан байдаг штэ. Тэр чинь энэ ингээд нэг 6 мурга евро гэдэг аахгүй манай энэ чи. Би тэгээ тэрийг яаж авч идэх туртай. Тэгсэн чи Италид 1 евро 30 цент гэсэн. Тэгэл би баг өдөрт нэгийг авч үзэр алдаарсан. Тэгэл нөгөө пицца ингээд юм ширхэг мэрхээр ингээд зараал ширхийн 4 еврочлоо. Тэгээ энэ чинь нэг юм слайд 8 гэдэг байхгүй юу? Одоо нэг жоохон тийм слайдаараа зардаг. Гэхдээ яг зүгээр томороо бол зардаг мардаг байдаг л та. Тэр нь 16 17 евро мөрөч тийм үү. Тэнд бол дандаа нэг 11 мэг 12 маяр бол байсан. Нэг зүсэн 12 Германд. Үгүй тэр 12 биш шүү. Нэг зүсэн 8 евро нэг юм гадаа мада зардаг юм том зүсэмжтэй. Гэхдээ мэдгүй танах ямар зүсэн байх юм. Тийм баха. Тийм. Баслаа үнэтэй биш үү Германд тэгвэл. Үгүй ялан Герман гэхээс илүү Мюнхен жоохон үнэтэй юм. Тэгээ та нар одоо 8 евроор ганц зүсэн пицца идэж байгаа юм уу? Үгүй тэгээ бид нар чинь би бол зүсэн мөс мэд идэггүй шүү дээ. Томор л идэж шүү дээ. Том бүтэн пицца идэх юм. Нэг слайс тийм 16 мурга евро гэдэг баха. Нэг том за том пицца болов гэж юм уу гэсэн 16 евро. Ганц зүсмэн ягаад 8 евро байгаа. Наа чи толгой хэрэглээ. Үгүй тэр чинь ийм зөв байнга тийм ширхгийн пицца ер нь бол зарахгүй шүү дээ. Нэг юм зүгээр нэг юм хитэн фэнси газар зөвхөн ингээ ширхэг мэрхээр зардаг ч юм уу. Дээр нь ингээд янз бүр мөр юм тавьсан ч юм уу. Тиймэрхүү юм байна гэхээс ер нь бол энэ пиццаг бараг ширхэл зардаггүй. Тэгээд нэг юм
одоо нийтдээ ч жоохон тиймэрхүү шинэ модод гарсан байлаа ингээд жоохон ширхэлж зардаг. Ширхэл зардаг хэрэг айгуу сонин буруу сонсогдоод байж магадгүй бах. Төсмөр гурвалжин зүсэнтэй. Ширхэл гэхээр нэм жижигхэн байх байгаа. Ядгалан зардаг. Төцөн дээр зогсноо. Төцний газар зогсон. Ихчээ пиццагаан ширхээ авчихдаггүй. Үгүй. Томор л аваа болохгүй. Ихчээ мөнгө байхгүй штэ. Та нарыг тэгж бодоод байна. Тэгээд нөгөө аперол байдаг штэ. Тэр тэнцээ 350 гэсэн заа юу. Энд чинь нэг юм. Энд чинь хэд хэлээ 8 9 мөс байгаа баг. Харин тэг тэнд 350, 450, 650 гэтээ бас янз зүрл юм байлээ л дээ. Жохон нөгөө жуулчид явдаг газар нь болохоор шууд 7 мол олчдаг. Тэнгүүтээ жохон жуулчны газраас холдонгод 350 ч юм уу тийм бас. Италид евро 2 гэлдэг үгүй лөө? Тий, евроос. Тий. Вау. Тий. Тэгээ wine амар гоё өстэй. Одоо Италийн wine ч алдартай өстэй. Тийм гоё л бас мэдгүй алдартай л байдаг. Тэгтээ яг нөгөө нэг вайны ч нэг юм ялгаж мэддэг хүмүүс байгаад идэв штэ. Ингээл амсаал өстэй яг эндээс нэг юм одоо усуу зэмнэрт чинь амтагч юм тэгэж нөгөө сайн ялгаж мэддэггүй болохоор яг хуу бараг л хамгийн дайггүй вайны өгчгөөг л уусаар гал тэгэл таарсан. Үнийг харж байгаа л. Тэгэл гоё л байсан баха. Тийм гайгүй баха. Харин яг тийм яг үнэнгээл хэлээ. Гэхдээ чи ядаж юу яана нэстэ? Ялгана нэстэ. Юунуудаа нэрээр нь бол ялгсан. Cabernet юу гэдэг өөр юу гэдгэлээ. Тийм сайн ялахгүй штэ нөгөө нэг юуг нь бол ялгана. За улаан цагааныг бол ялгана. Савоньян гэж ялахгүй. Үгүй сайн ялахгүй нөгөө хуурайг ялгана, хагас хуурайг ялгана. Тэгээд нөгөө чихэртэйг ялгана. Жохон ингээд юу гарна. За энэ нэг жохон хуурай юу байна да. Вино энэ даманда ч гэдэг юм. Тэрнээс ч бүр амар тэгэж бол ялгаж олж чадахгүй. Ингээл. Тийм. За тэгвэл хийсэн чаддаг. Өөр чи Итали. Би нэг бол тэгж л уудаг шүү дээ. Стаканда гараа эргүүлдэг шүү дээ, тий. Нэг сахан хүчтэй өнөрлж аваад нүдэн анж нэг 2 секунд үлээгээл амсаал. Хүмүүс тэгж уугаад идэм би тэгж ууж чаддаггүй маа. Анч хийж байгаагийн дуурайгаад тэгээд юм бити хэлцээ. Зүгээр ингээ дуу аваа. Тэгэхээр янз ингээ дуу гаргахаар чи сонсонгуудаа нөгөөдөл чи бодохгүй байна. За яг ингээ тунгаан бодож ин тэ энэ. Тэгэл юу гэж бодож ин гэвлаа. Нам болж байна энэ. Тэгэл зэрний ар мэдгүй байна гэсэн хамаагүй дээр ахтлаа. Юу ингээд яг ингээд нөгөө вайн уудаг хүмүүс чинь ингээд бүр ингээд гласаа яаж барьж байгаа нүртэл ондоо штэ тэр нэг доороос нь орчмэрсэн. Эвгүй харагддаг тий. Тийм ингээд тамхи татдаг хүнийг хараад хэлж чаддаг шүү дээ. Яг тэрнтэй адил нэг вайн уудаг хүнийг стакана яаж барьж нэг сонин барьж байсан. Ёроол мороолоос нь 2 хуруугаараа барьж ирж байгаа шиг. Жиг өөрөөсөө худлаараа юу яагаад юм шиг те. Эсрэгээр амар худлаа байгаа шиг гэсэн мөртлөө яг мэддэг хүмүүс нь тэгдэв. Гэвч ингээд хамраа ингээд стакан руугаа чихснэ амар хүчтэй өнөржээл бодож ирэж байна. Мэргэжлийн юм байна да. Тэгээд хэдэн оны юу тэр онд чинь тийм бороо орсон. Яа бүрүү за. Бараг л тэгдэг ш. Тэр нэг одоо нэг мастер сомали энэ төр чинь ер нь бол яадаг байх хэвээр чадвар их сайн байх хэвээр гэдэг юм билээ ш. Ингээд виногоо амсаад тэнгүүд хаана хийсэн ямар юу одоо ус үзэм хэрэгэлсэн тий. Тэгээд юу хэдэн оных гэдгийг мэддэг. Тэгэл зарим хүмүүс чинь амсаал 2007 Францын шампань зэрэг баг тэгдэг юм шүү. Тийм байдаг байх хэрэгтэй гэж ойлгодог юм билээ. Гэхдээ яг бол тийм одоо бүр ингээд баталгаатайгаар тэрийг бол дандаа тааж чаддаггүй. Гэхдээ жирийн үнэс таах магадлал нэлээд өндөр байдаг гэж ярьдаг юм билээ. Та нар ингээд хоолнд ороод вино ингээд захиалдаг штэ. Тэг ингээд шилмэлээр. Тэг ингээд нэг эмгтээтэй ингээд болцоо байж байгаа л та. Тэгсэн чинь ингээд одоо ингээд юу ядгүй ингээд за ингээд амталгаа өгдөө штэ. За ингээд амс гэ тест ингээд тэгэхээр ингээд яг тэгэж яадгүй ингээд юм уугаа эргүүлж байгаа л үнэрлээл. Тэгснэ гоё юм моён. За энийг авъя гэж мэд хэлдэг яадаг бай. Тэгэн штэ. Тэгдэг үү. Ялангуяа эхний болцоо бол тэгэн штэ. За ямар л. Тэгэл амсаал үнэрлээл ягаал виногоо захиалал тэгэл бодож байгаа чинь за нөгөө охин над шиг юм байгаасаа гэж бодоод. Тийм байх юм бол нөгөөдгий ч гэсэн хөрх юмтан тэгэл виногоо захиалал уугаал бодоол те. За жоохон гашуундуул юм байна да. За энэ ивэл мэдж байгаа л ахта юу авснаа гэдэг тэгэл өнгөрч шít.
Тэгээд дараа нь үерхэж эхлэх юм бол тэгэл жилийн дараа нөгөөт нь надаас асуугаад. Үнэн гэлээ. Яаж захиад юм. Тэгэхэд мэдхгүй зүгээр л чамаг л импресс хийх гэж нэг баахан маягилж байгаа л ячтаа ш. Тэгэл бодвол тэгэл босон л юм шиг байна. Хоёулаа хамт байхыг бодвол тэгэл ер нь бол хийх юм хийчихсэн л юм шиг байна гэл. Тэгэл л ш. Тэгээд яг заяа шиг түн таарсан байгаа шүү. Юу ч мэдтгүү гараа. Хийгээл өгдөг би тэгэл зүгээр амсаж үзчихэл тэгэл толгоод өгтөжтэй ш. Тэгэл ачдаг ш. За хийгээл. Толгоо зэгсэрч болдог гэсэн чинь ингээ амдаггүй байх буцаа гэд тэнгүү дахиад шинийг авчирдаг гэсэн чинь ингээ өөрийг захиалаад. Тий. Одоо нэг ингээд нэг юу одоо жишээл ингээд юу виногоо задлаад ингээд нэг жоохон уулгадаг шүү дээ хамгийн дөрөнд. Тий. Тэгээ тест хийж. Тэр тест хийж уулгаж байгаа болохоор вино нь муудсан байна уу үгүй байна уу гэдгийг шалгах гэж яадаг, уулгадаг. Тэгээд тэр тест хийснийхаа дараа вино ч одоо жишээл гашуун амттай сонирн байх юм бол за энэ ботл бол юу муудсан вино шинийг задлуулъя гэдэг. Тийм ихтэй солиулж болт юм билээ. Гэтэ өөр виногоор солихгүй. Тэрнээс биш энэ амтгүй байна би энийг авахгүй өөрийг авъя гэж болох юм уу? Тэгээ болох л байх л та. Ресторан бол үгүй хэвгүй шүү. Тэгээд 10 удаа тэгчүүл яах вэ ингээд. Согтцсон уу? Үгүй. Энэ таалагдахгүй байна. Зайхан гэл. Та өөр газар очиж угаараа гээд. Бас тэгвэл бүр ингээд нэг хамт байгаа болцоогоо импресс хийх юм байна те. Зөө яшгаш. Энэ буцааж энэ чинь биш байна. Энэ ийм төрлийн вино ийм амттай байдаг. Zinfandel ийм амттай байдаг энэ гэж байна. Тэгвэл 0 очоод иргээл явна да. Тэгэл явна да. Тэгэл зогтон да. Тэгэл баяртай гэл зогтон да. Гэхдээ зөв нэг basic виноны мэдлэг багт бол зүгээр юм биш үү? Одоо жишээл загас магсан дээр цагаан вино илүү гоё яадаг ч гэдэг те. Тиймэрхүү. Одоо ийм хол ийм улаамаха кабернет ч гэсэн тиймэрхүү төрлийн юмнууд мэддэг. Гэхдээ бүр нэг нарийн мэдлэг бол тийм ямар хэрэгтэй байд юм уу? Надад бол хамаагүй л гэж бодож ш те. Одоо жишээл яг зүгээр бодоход бол хоёр хүн тэгэл хамт одоо за болцооны нөхцөл байдал бодоход бол бүгдээрээ тэгэл виногоо тэгэл идж байгаа юмтайгаа enjoyд чивэл ямар вино яаж ууж байгаа юу яаж байгаа ямар хамаатай те. Хоёулаа тэгэл хоёр хүн хоёулаа тэгээд санаа зовхгүй байх юм бол тэгээд зүгээр л цааны аяган дотор уусан ч гэсэн яадаг юм зүгээр шүү дээ. Асуудалгүй заавалчгүй ингээл стакан макан дуухад уугаад халбгүй шүү дээ. Тэр чинь тэ бодлоо дээр чинь юм стакан ч ондоо гэдэг гэсэн гараж смарцаар ондоо гэдэг гэсэн. Харин тийм гэхдээ цааны аяг чинь тэгэл бариултаа шүү дээ. Ялгаагүй тийм. Тэгээд одоо цааны аягын дуувал 1 евроны л вайн ууя. Чигээр үнэтэй вайн авснаа ингээд цааны аягын дуугарч бас жоохон сонь юм шүү. Виноны шилний яг ингээд дизайнераа гол юм яагаад вэ гэхээр нэг юу тэр одоо үндснээс нь одоо барина шүү дээ одоо стемнээс нь тэрнээсээ барихлаараа одоо нэг цагаан виногоо одоо гарныхаа одоо ингээд дулаанаараа цагаан виногоо халаахгүй гэсэн юутэй зорилттайгаар тэгж барьдаг дизайнтай байсан. Тэгээд стакан аягын цааны аягын тэгэл цааны аягныхаа бариулаасаа барьж байгаа л ялгаагүй тэгэл вино чинь бүлээн болохгүй шүү дээ. Тэгэхээр яг ингээд зүгээр одоо техникэл талаасаа бодох юм бол ямар бараг ялгаа багтаа бол явчих байхгүй. Тэгэнгүүт нөгөөх нь болохоор зүгээр л одоо бидний өөрсдийн одоо нэг юу соёл моёл энэ гэсэн тиймэрхүү юм орж ирж байгаа. Тэр нь тэг хамаагүй бол тэг зүгээр шүү дээ. Тэ. За энийг вайн мэддэг хүн доор бичиж орж ирээд ивэлийг загнаарай. Харин солиороод бай. Бити солиороод чи. Солиороод хуцаадаа энэ гэж орж ирээрээ. Харин тий. Танаа нөгөө заяг үзчихсэн тоглолт эхлэх гэж шүү дээ одоо. Жоржиа Испани юм биш үү? Тий. Жоржиа. Спейн хөөцж штт. Биггүй ямар нэг 7 хоног байхгүй ч за ингээд дуусах хэлтэй ш. Энэ одоо хүмүүс энэ одоо солид өгөх юм ашиг гэдэг ш. Тэг би нөгөө гүржиг ямар дэмжиж байгаа хамгийн анхны удаа Европын аврагт ороод тэгээд шүүгээ 8 чалгарсан болохоор юм. Амар лаг тоглосон. Тэгээ Турктэй тоглосон тоглолтын беталаас үзэн амар гойс надалаа. Тийм нэг тийм амар гой тоглолт үзсэн болохоор тэрнээс хойш амар дэмжиж байгаа. Тэгээ өчтөр манай Германы тоглолт болоо бид нар үзсэн. Герман сойдсон уу? Тийм Герман 2-0-оор хоцсон шүү дээ. Денмаркийг. Тэгээд гой мэдгүй огштой юм бэлээ. Мэдгүй одоо Герман арга болчихсаа л гэж бодож байна гэж. Герман ч амар лаг баг штэ. Үгүй тэгэхээр шинэ тоглолтод айгүй муу байгаад байсан юм аа.
Тоглогч нь бүгдээр өөр болсон. Тасалжуулагч нь өөр болсон. Тэгэл угсаа нөгөө юу чин амар лаг байж байгаа л тэр чин уналтанд ороод тэгээд буцаа rebuild хийгээл залуу тоглогч нар чи өсөж том болох гэж тэгээс бас цаг орно шүү. Тэгэл тэр хэсэгт нь бол мяар л гэт. Би машин аваад. Би хизээ энэ эпизод энэ юу яаж яхад лөө. Тий ярьсан машин зарцсан машинг байгаа гэд. Тий энэ сизон эхлэхэд гисэн шүү дээ. Гэтэ тэр чинь жилийн өмнө тэгсэн байхгүй юу? За. Тэглөө. Чи тэм гэрээс гарахаагүй болж иж шууд маш авч байгаа юм. Гого машин амьдрал гэж байхгүй юм нэгдүгüрт. За. Аюу хэцэн байна. Машингүй амьдрах чинь баг машинтай байснаас илүү зардал гаргаад юм шиг санагдаад нэг. За. Хоёрт одоо харин гэртээ байх тусмаа би ч ингээд бүр ингээд шигдээд байгаа байхгүй. Тэгэхээр би албаар өөрөө гаргая гэж бодоод одоо ажил дууслаад тийшээ гардаг ч юм уу те хагас бүтэнсээ тийш харж юм хиймээр хийхгүй бол би яг ингээд солиорох юм шиг. Тийм тэгээд ямар ч машин авъя гэд. Тэгээд гэхдээ бүр амар огцом шийдсэн. Машин авах уу за машин авчлаа. Юу авах. Гого RB2 process-ыг ярих гэдэг. Ер нь бол ингээд машин авах чинь амар удаан штэ бүр ингээд очиж үзээ тэгээд дилерүүд дээр те очиж үзээ үнэ яриа тэгээд те үнэ ингээд negotiate хийдэж штэ дээр хүү инкүү тэхүү гээл те гэд чинь нэг бараг нэг худалч нь бараг нэг 2-3-7 хоног олно штэ тэгээд тэгсэн би Tesla авсан байхгүй Tesla штэ те бүр ингээд юмыг бүр амар амархан болгочих зүгээр ингээд утсан дээр ингээд swipe хийж байгаа л маргааш ирээд аваарай л. За. Тий. Тэгэл болоо. Тэгэл мөнгөө төлөөл тэгэл маргааш нь ирээд аваарай гэл. Тэгэд юу insurance одоо юу юм уу өөрөөсөө санаас нь юу байд юм бэ? Бүгд хэзээ. Замар юм шүү дээ. Тэг ямар хэсэн барьж одоо барьсан л хэлэхгүй юм шиг наа. Хизээ авсан үг. Окей. Нэг тэр чи үзээгүй авсан юм шиг юм ясаа. Би сая 5 дахь авсан. Захиалж байгаа юм шиг. Хагасан бүтсэн гэдэг чинь. Тэгээ 2 онсон. Би барьсан. Тэгээ бүр ингээд тоглоом шиг компьютер тоглоом шиг болсон. Одоо ингээд зөвхөн өрүүл тэгээд дийлэгч тэгээд болоо. Тэр одоо ингээд нөгөө юу гэдэг штэ арамаараа сольдог одоо нөгөө юу гэдэг штэ. Одоо тэр юу гэдэг клатч. Тим байхгүй. Юу ч байхгүй. Тийм байхгүй. Дийлэгчэн дээр ингээд swipe хийгээл одоо нөгөө уцаа ингээд lock unlock хийдэг штэ. Тэр шиг ингээд дээш ингээд swipe хийвэл D-дээ ороод хоошоо ингээд swipe-ингүүд ухраал ирсэ тийм. Тэгээд дохо дэлгэцэн эвдэлчих юм бол тэгэл тийм баруун зүүн дохих юм бол юу ягаал коноп дардаг бас. Тэр нэг айгу хэцүү гэлээ. Одоо ингээд юун дээр зүүн гар дээр нэг дохоо өгдөг нэг юу байгаа шүү дээ. Одоо бас нэг юу гэдэг шүү дээ. Тэр юу стик гэдэг шүү дээ. Тэр тийм байхгүй. Тэгээд коноп бүх юм коноп тэгээд скол дэлгэцэн. Яа, тэ эвгүй байна уу? Эхлээд эвгүй байл нөгөө юундаа таарч одоо дохоо өгтөө нөгөө тэ хайчиж байгаа чи юу лээ яах вэ? Харин тийштэй. Зүр коноп тий. Баруун дээшд доош юу ч хөдлөхгүй зүгээр л коноп дарахлаар амар тэмсэн. Тэгээд нөгөөд нь өрүүлэндээ наалтцсан. Жирийн машины дохоо эргэлтч ингээд нэг юу яг л нэг л газар байдаг шүү дээ. Tesla-ийнх нь бол өрүүлэн дээр коноптой болохоор ингээд эргүүлж хата эргүүлж хата онжирч амар хэцүү юм шиг. Тэр чинь төлхөөргүй үстэй машин чинь. Төлхөр байхгүй. Яг төлхөр байгаа. Төлхөр байгаа. Юу тэр нь болохоор юм нэг одоо нэг ID мэд шиг зүгээр кредит карт ч нэг тийм ба. Гэтэ яг тэрийг бол ашигладаг юм байл л дээ. Өөрийнхөө утсан дээр апаа суулгах чинь. Тэгээд чиний утас чи өөрөө төлхөр болж байна. Ямар хэцүү дээ утасны цэник чинь дууссан бол чи машин хөдөлгөж чадахгүй гэсэн. Тэгэхээр нөгөө карт ч юм байна. За тэгэл юм байл та. Юу яа утас чинь байхгүй. Эсвэл ондоо хүн миний машиныг барих бол тэр картыг өгөө болчихно. Тэгэл тэр картыг хаалган дээр нь ингэж наагаал тэгэл онгоогоол асаал тэгэл явчих юм бэл. Ямар юугүй. Тийм баха би яг нөгөө тэгвэл үгүй юм байна. Би нөгөө таагуурын подкастыг сонсч байсан чинь. Тэр дугаарыг сонсч байсан чинь дэлгүүр хэн блээ
од тэгж л дэлгүүр ороод гэрээсээ гарахгүй байгаа хөрөгчөн дотор ингээ хамаг юм авчаад гэ. Тэгээ би энэ машингүй юм яаж зөөсөн бол доо гэж би бодчихсон. Тэгсэн чинь тэгвэл машин авсан юм байна гэж. Гүү тэр чин дараа. Тэгэхээр өмнөх орсон байгаа хгүй. Тэгээд би харин зүгээр л хараа яг тэгж бодчихсон. Тэр үед ямар сонио ингэж. Тэгээд дараа Москваг бол зүгээр захиалал авчихдээ шүү дээ. Тэгдэг л нэрээ. Тийм. Үгүй дэлгүүр орсон ингээ би яриаггүй лөө. Тэгсэн л дээ. Үгүй дэлгүүрээс Costco-гоос авцсан л гэсэн. Тэгсэн маа. Би түрүүл автоматар явсан гэж ойлгосон байна. Тэг би надад машингүй яаж тэр юм зөөж ирсэн бол доо гэж бодож ирсэн. Ямар хэрэгтэй хэрэгэн бодож байгаа ш. Од нэр Autopilot авсан чи? Амар хартай. Autopilot тэр нь $8,000 юм биш үү? Юун дээр нэмэгдээд. Тэгээд тэрийг аваагүй. Гэхдээ 1 сарын тэр чинь амар мангар зэ subscription тийм байлээ шүү дээ. Тэгээ 1 сарын үнэгүй subscription нөгөөд. Тэгээ би одоо Сан Франциско явах чаа дараагийн 7 хоногт. Тийм тэгээд тэгтээ арай Autopilot-ыг ашиглаж үзнэ гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээ сайхан унтаа авчт юм уу? Маш өөрөөр. Яна хөшөө. Ямар зөрөгтэй юм бэ? Яах гэдэг юм бэ? Гэхдээ би зүгээр тэрийг тушиж үзье. Ямар үгүй. Яг зүгээр хот дотор бол угаасаа чадахгүй юм шиг лээ. Яг freeway дээр гарч байгаа л тэрэн тавьж үзсэн гэж бодод шүү. Тэр Autopilot чадахгүй хаа. Санаа зов юу? Унтчих чадахгүй. Би бол унтчих шүү. Унтчихнаа. Яг мэдчихэв. Ямар зөрөгтэй. Өш би хурдны галт хэрэг гинэ. Хурдны зам дээр явж үзсэн шүү дээ уржигдэр. Жолооны хомд явж байгаа шүү дээ хөөрхий. Тэгээ амьдралдаа бүр анх удаа хурдны зам дээр явж үзсэн амар юм бэл. Тэгээд яаж 130 мочтой ерөөсөө хизээч явж үзээгүй юм чинь 130 мочтой явсан чинь бас жоохон сонирхол мэлээ. Тэгээ 130-тай явж байгаа ингээ гарна шүү дээ тий. Дүнгод 30-тай зам дээр ингээ онгод машин ерөөсөө явахгүй байгаа юм санагдаад ингээ гээд бүр ингээ явахгүй болоо гэд. Тэгээ хажуудлын машинд ингээ хордоо яваад байгаа байхгүй. Тэд нар нөгөө нэг юугаа даахгүй л яваад байгаа байхгүй. Нөгөө арай би ч нөгөө сургууль сууж байгаа хүн чинь жолооны курсын хүн чинь машин дээр бичгтэй хүн чинь яг 30-аар явахгүй болохгүй. Тэгээд яг нэг яс мэлхий шиг явсанд би ямар сонин тэгээд хурдны замаас гараад тэгээд багаар явахаар ямар сонин тийг санагдд юм бэл. Би тэгээд ёо жоох сонил юм бэл. Юу болж байна вэ? Гэтэ наа чи гой хурдны зам юу гүгээд байгаа шүү дээ. Хязгааргүй юу? Хязгаар байхгүй. Тий. Хөш найзуудаа. Энэ дугаарч 7 сарын 4-нд орох юм шүү дээ. Тэгээ магаш нодын төрсөдөр болж байгаа юм биш үү? Чи найз өөртөө зориулж төрсөдөр имлээ авсан юм биш үү? Машин чи. Тэгэхгүй амар нууцаар. 38 дээ. За. Сая яг яадаг дуу вэ? Юу нэрэн гэсэн юм уу? Юу нэрэн гэсэн юм уу гэж. 38 дам. 38 хүрчиж байлаа одоо. Тийм шүү дээ. Чи ямар байлээ? Энэ чинь дээр яриаггүй лөө. Араагүй юм тий. Араагүй. Араагүй мэн. Тэг би мэдгүй байгаа мэн. Тэ та надаас юу нууж ярьсан. Түшээг ингэ санагдсан юм шиг. Яг сонсогч нарт бас яг ингэ санагдчихж байгаа хта. Бид нэг ярьжсэн. Энийг яриаггүй л үгээ тэмэгдэхгүй яриад оруулаагүй. Уцаарч бодох юм байна тэр. Яг нэг. Яг нэг юмнаас хоцорсон юм шиг санагдаад айгүйстэй сонирн байт юм байна. Одоо л та идэг ойлголоо. Эднэрстэй онцгүй хүмүүс энэ тий. Хамаг юм нуугаад. Тий. Сенсацтай юм одоо нуугаад ярьж байхгүй юу? Тэгсэн чинь ингэсэн мэсэж нэр надруу нэг хүн ингэж хэлсэн. Заяа чи ариуна нэг юм ингээд ярьсан түрүүчийн дугаар дээр хэрвээ тэр үнэн бол би одын өмнөөс санаа зовсон гэсэн. Тэгээ би нэг одыг явахгүй дээр чи заяа гэсэн чи би яасан бэ гэсэн чинь би бас хилэнцээ ордоо од ингээд чамцай одоо ингээд хилчглэр цаатан гэж 9 сард юу лээ 9 сард яар гэсэн байла од ингээ муухай санагдсан штэ магадгүй штэ гэр нэг юм битцээс нэг сайн бод гэсээс би тэг юу хийгээд байгаа юм бэ тэг өнгөрсөн чи би мэдрээд чигшгээ тий надаас яг тийм мэдрэж төрсөн би яг тэрэн дээр гаргаж байгаа реакц одын гаргаж байгаа реакцийг сонсоод яг гэж бодсон хөөе манай энэ од нэрийн маа заяад юу юм биш штэ жоохон гифэл мэдрэмж байгаад байгаа юм шиг гэж бодсон гин амар юм сонио реакц гарсан байхгүй юу
За тэр одоо тайлбарч мэдэхгүй байна. Эмэгтэй хүний тооц. Тэг надаас эмэгтэй бас үтсээ. Тэгээд яг тэгсэн. Яг тийж мэдгэдэг бол мэдгэцэн шүү. Өмнөх ер нь хэд хэдэн дугаар дээрээс мэддэг л тэгээд нэг юм. Яа. Одоо юу гэдэг те ингээд нэг юм жоох сайн худлаа шиг. Атик сонсоогүй тэр нэ. Тийм бол мэддэг аа. Юу болоод байна хүүе. Яа. Тэгш гэвэл одоо юу вэ? Яа. Танаас яадаг сонирхолтой информац гараад ирв. Тийм юм байхгүй. Арт түмэн мэднээр. Бидэн драма хэрэгтэй заяа. Бидэнд бол маа сонсогчнол драма хэрэгтэй. Тэгсэн чинь ингэсэн цаад чи өдөд өвдгөө тврээд уйлж байх вэ гэсэн. Тэгсэн би яг мэдчихээн тэр чамд сайн гэсэн. Тэгсэн цаатайгаа бодоорой гэсэн бэлээ. Яа та хоёр хин гэдгийг мэдсэн те. Хэрвээ энийг одоо од янзалж явахдаа сонсож байгаа болов хариу өгөөрэй. Хамти хариу өгөөрэй. Эртний оройтхоос өмнө хариу өгөөрэй гэж. Шийдрэ гаргаагүй байгаа тэгэхээр мэдэн тэр гэж яриад. Хамти. Одоо бол цаг нь болоогүй. Тий арай одоо чанд боломж биш шүү. Би хүлээж байна шүү гэдэг. Тий, би хүлээ шүү. Зуны 3 сар ямар урт юм бэ? Одоо эн чи юу энэний хариудаг од юу ах юм биш те? 11 сар бишээлээ 10 сар төхнө штэ. Тэр хоорондгээс очроо олоосаа. Үгүй нэрээ 10 сарын хэдэнд юм бэ? Шив сизон хизээ эхлэх гэж ярьлаа цөмөр 10 сарын 9-ийн дараа 10 байдаг. Дараагийн сизон маань 10 сард эхэлнэ найзуудаа. 9-ийн холбоотой байж та. 9-ийн дараа байдаг. Өвөл болохоор хүүтэн болдог гэдэг шиг үг юм уу те надад ч. Тийм зүгээр л хамаагүй транзишн хийж байгаа. Окей. Чаус. Жоо. Яг болох гэдэг. Юу гэс гэс болох гэдэг. Тэгэн бол тэгээд яг гоё яриа заа. Нэг юм хийгээд юм гинэ тэр нь яг болох гээд юм гинэ. Нэг тэгдэг шнэ гэдэг унгах гад унгаж чаддгүй. Өчтөр заяат хоёр яг тэгсэн тий. Тэр юу гэсэн хэцүүсэн. Гол явах уу гэртээ хайрж унгах уу гэдэг хоёр сонголт байсан бит хоёр та. Гол гинэ нуур явах уу? Нуур явж харах уу 12 цагт нуур явах уу эсвэл гэртээ хайрж унгах уу гэсэн ч бит хоёр бодож гэртээ хайрж унгахын сонгосон. Тэгэртэй жогсан шиг. Сайхан байсан гэж. Ямар нууц юугаар яриад байна. Гээ өчтөр зүгээр бөөнөрөө хөл бөмбөг үдсийн тэгтэл жоохон юм янз бүрийн мэдчихгүй юу. Тэгэл бөөндөө явж цаашаа юу ах нуурын ирэг мэрэг орох уу гэж ярьжсэн чинь бит хоёр харснаа яах юм бэ хараа. Харих байгаа шалтгаан нь ерөөсөө гэрийнхаа нойлдол авах. Тайрыг амарт нэг secret юм өнтер юм байх гэж боддог. Тэр нууцаар унгадаг юм гэж. Үгүй. Унгас барьсан гэж тий. Унгасаа барьж байгаа. Яагаад 0 мөл орж болоогүй юм? Гэрийнхаа нойлд байх чинь өөр юм аа тэр. Айлд байсан юм уу? Найзанда байсан юм л та Тэгтэл тэр чинь 1-0 чинь дараа нь олон хүмүүс орно. Тэгээд чанга манг ингээд дэлблүүл яах юм ойлын гэж. Өш тэр чинь зүг. Би нэг удаа тийм болж исэн. Зурагтаа чангалж байгаарэ гээл тэгэл аваа хийчихгүй яа тий. Амар ичмэр стори хэлж байгаа зөө. Би нэг удаа ингээд нэг охин битэр ингээл адилхан найзтай тэгэл хангаат мангаат дээр хийж ирдэг ус хэвгүй юу? Тэгэл тэгж байгаа л яриа мэрэ нийлэл амар гайг болвол ер нь тэгэл нааштай болоод эхлэхгүй юу. Тэгэл за ер нь битэр ингээл яриад болчих юм байна да гэсэн чинь яг нэг ингээл нэг газар орж Жоржо 1-0 гэснэ. За баяр үргээ. За яа. Гүрч 1-0 гинэ. Тэгсэн юм уу сая. Би зөөгч 1-0 гэсэн. Сая нөгөө хийний. Зөөгч 1-0 сонссон байж чинь охинтой нэг яагаад магаад гэсэн чи би зөөгч 1-0 гэж хэлсэн бахта нөгөө охиндоо юм захиалгах чад гэсэн. Ямар зингээ за скути хүү яана тийм үү? Ямар л дүнгийн нэг гот ичлээ.
Яа за. Wow, Georgia. Одоо Evelyn фэнүүд наа барьж идэх хохин. Одоо энэ угаасаа энэ сүүлийн сүүлийн дугаар яати. Яа. За уучлаарай sorry. Гэтэ Evelyn энэ чинь нэг спортын энэ моментод чинь ингэж алдаж болохгүй байхгүй. Уучлаарай. Алдсан шүү дээ. Ямар хамаатай юм. Гой. Би бүр дэмжижсэн баг маань явлаа. Тэр охинтойгоо яасан унгасан юм уу? Унхаас амар юм болсон. Яасан бэ? Тийм. Georgia 0-0-оор усуулж байгаатай л адилхан юм болсон. Яг хэдүүлээ ингээл амар юм метр ярьж байл байжсэн чи гинт 0-оор морлохгүй юу? За. Номер 2-оор 0-оор моруулаад. Тэгэл тэгсэн чи бодсохгүй цаа одоо ингээд тий битэр ингээд юм яриад ийшээ аабн бэбэн болж магадгүй яшиг гүрий. Тэгээ байжсэн чи бүр ингээд хаалга тогшоод олж өгдөг. За. Гарч ирэх гээд байгаа юм. Тэгэл за whatever 0 орлоо гэл. 0 ороод юу ажлаа хийлээ. Тэгэл хийчихэл гараа угаагаал тэгэл тэнд нэг цацдаг юм байна үгсэж байхгүй. За зүгээр одоо тэгэл намайг 0 орсны хэм мэдлээ гэл. Тэгэл гэрлээ хонторгаал хаалга голгосон чинь нөгөө охин зогсож идэгий. Яана. 0 орох гээд. Тий. Тэгэл миний араас орсон. Би living room-д орж суусан. Нөгөө охин гарч ирсэн. Тэгээд над руу амир юугаа хараад тэгээд бид тэр ер нь бол яриасан юм болоо явцсан тэрнээс биш. За. Сүртэй ш хүнээс хүний хийдгүй хийсэн биш тий. Мэдхгүй би л тим яах юм бол бас сонирхол байх л баг. Гото тийм дотмол болж амжаагүй бол тэгэл юм байна л да. Гэтэ тэгээд гайгүй маягүй. Үнэхээр таалагдчих маалагдчихсэн бол тэр асуудал биш хаа. Наа за минийс таалагдаагүй л байж байгаа. Бүр worse болгоноос. Бүр worse болоо. Гэ таалагдсан бол таалагдсан тэрийг мэдж байгаа. Ер нь бол тэр мөчийг хүртэл айгүй гой нааштай байхгүй. Нэртэ усаар бааж байгаа ш. Тэгээд ярэмэрэ нөөртэй айл гэдчихээ. Тийм үү тэгээд хий тэнийг миний онгонд инээж үрдэг шүү дээ. Амар мангар юм ярьсан гэдэг л ямар инээдтэй бэ энэ гэж ирэл. Тэ ивэлийн энэ тэгэл 0-оор л гадарч чи тань хайц шүү дээ. Эцэс. Чи хэм билээ тэгээд цаашаараа. Эсвэл чи яхах хэвчтэй байсан юм байна л да. За жоохон байж байгаараа моророй ч юм уу тий ингээд би наа чинь дэлбэлцэн байгаа. Чиний 5 минут хүлээж аваад орох юм уу гэх нэг жоохон жөг мөг болгосон бол өөр юм болов. Тэгвэл тэг юу ч хийлээгүй ямар ч анхааруулгүйгүй маа. Тэг онгоц руугаа оролцсон. Юу зарлах юм бэ? Тэг ингээд 10 үдэ хүмүүс айдсан чи голноор за манайхаа гэж дээ. Би бол одоо ингээд орж цацах гэж байна. Тэг ингэж хэлж болох юм. Заавал тэгж ярих юм. Миний амар гиз өвдөд гэж хэлж болтгоо юм. Болно шүү дээ. Гэхдээ би өөрөө тэг гамблцсан байхгүй юу? За мэдэхгүй байл үдээ орохгүй гэдэг те. Энэ охин яг миний араас ингээл 0 орох магадлал нь одоо юу ч хэлээ гээл те. Статистикийн бодох юм бол 0 гэж бараг л 0 ухааны бодож байгаа юм чинь. Тэгсэн чи яг миний араас орж. Гэтэ гоётэй ингээ заяа ингээд ороод ингөт ингээ шууд ингээ бааш шисрэж байгаас. Түрүүний эпизод дээрээс тийм орж ирэхгүй байсан шүү дээ. Тим дутагдаад би ярьж байгаа. Санагдаад бүрийг тийм орж ирэхгүйсэн үү? Би бол амар гоё юм яриа гэж ач та нар ингээ бас шийсээр чи Яа. За яг бол тийм баашаас ярьдаг хүн гэж бол хэлж байгаа юм биш. Зүгээр л яг ингээд хүний илэн далангуй ярьдаг тэр гоё ингээд сэтгэлийг төрүүлж чаддаг хүн байгаа байхгүй юу? Үгүй тэгэл баашаас ч хүний амьдрал шүү дээ. Өдөр болгон бааш хийж байгаа шүү дээ. Ер нь бид аль нэг нь байхгүй хахад л шууд динамик шууд алдагдах юм бэлээ. Бүр ягаад ч болохгүй юм. Харин тийм бэлээ. Бүр ингээд ерөөсөө ингээд хүчлээд явахгүй. Би хараад тэр эпизодоос шүү дээ би баг голын баг дахиад 1 цагийг нассан шүү дээ. Бүр амар өдөртэйсэн зөө. Уучлаарай ариунаа ивэл одоо таагуур бол амар өдөртэйсэн бүр ингээд гол бүр ингээд шууд ингээд унаад авч байгаа чи. Тэгээд яа энэ одоо явахгүйсэн тий яриа нэрнгээс явахгүйсэн тий ингээл нэг юм ярихаар зэрэг хан оч мөргөөл нөгөө нь ахгүй ингээл тийм ярихаар зэрэг бит хоёр падажийг авч чадахгүй би юм ярихаар зин хоёр гэж мэгээд ёо шаашаа гэмээр бүр гэсэн ариун нэг олд нь бүр ярьжээд заяа байсан бол ингэж хариулах байсан юм би төсөөлж одоо жоод тэр shit ингэ сонсох айгу гоё юм байна гэж яа бүр угс баса ярмаар санагдчихлаа
Одоо ингээд нэг нь ингээд байхгүй болчихгоо амар динамик юу яаж байгаа алдагдж байгаа. Хэрвээ хүн нэмэгдүүл яах бол бид нар одоо ингээд маа сонсогч нар зөндөө биш тийм. Би та нартай нэг удаа ярьж үзмээр энэ төр нэг. Хэрвээ ингээд хүн нэмэгдээ тавлаа болоод яах вэ? Түл амар соёлтой болох байхаа. Хүний яриг нөгөөөөсөө санацаад. Би нэг ярихгүй байхаа. Ярэмэр болов. Нөгөө шинэ хүнтэй танилцахтай жоо боддог ч. Өглөөний мэнд Озя подкаст эхэлж байна. Сайн байна уу? Би одоо ингээд эхлүүлээ. Сайн байцгаана уу? Бүгдд нь минь төргий. Өнөөдрийн зочин. Тэгээд Лос Анжелесад Франкфурт. Тэт нэр яах юм бол би дөрөв яриад байх хэцүү. Тэр хүнийгээ яриулахгүй байх хэцүү. Тэгээ асуулт дөрөв хөтлөгчтэй подкаст болох юм байна л дээ ер нь тэгэл. Тий, нэг зочинтой дөрөв хөтлөгчтэй. Тавла болвол нэг Shark Tank шиг юм болох юм биш үү? Shark Tank шиг үү? Shark Tank шиг. Энэ зочин бол миний зочин биш байна энэ. Гэсэн чи үгүй би гарлаа. Амаацаад нөгөө зочин өөргөө чи зөвлөж нөгөөг сонстоо та нараа. Нөгөө та нар сонстоо би чи жижигчин байхгүй юм гэж ирсэн. Гэтэ яг орж байгаа хүн нь яг ингээд бидэртэй ингээд chemistry таарахгүй бол хэцүү амар хэцүү эпизод болох хэрэгтэй ингээд юм ярьж болохгүй. Болно шүү. Гэхдээ шийдвэрлээ ингээд зур voice шиг болчих юм уу? Хэдүүлээ ингээд амар олон зочдуудыг оруулаад өөр өөртөө ингээд таалагдсан зочдуудаа сонгоод тэгээд дөрүүл хараа ингэдэг зөө. Байж гол хэсэг авахгүй шүү. Байж гол хэсэг нь шүү дээ. Нөгөө нэг дөрүүлээ ярьдгүү зөө. Бидний сонгосон дөрвөн зочд нь бид дөрийг төлөөлж подкастыг хөтэлдэг. Йоо. Тэгвэл тэрний нэг нь янз тэгээд заавалчгүй бидний персоналитиг одоо ингэж одоо дөөрөх хэвээр. За бүр худлаас өсгөж. Үгүй хүн нэмэж хасахгүй. Хүн нэмэх юм бол дөрүүлээ алалцаж ярьж байгаа хүмүүс чинь ахаад нэг хүн нэмчих юм бол бүр хэцүүд наа гэж. Амар юм бол. Харин тий хүн хасчихлаар бас. Бүр нэг амар яриа муутай хүн орсон чинь тий зочин ороод ирсэн чинь амар яриа муутай зочин. Тийм хүмүүсэд ихтэй юм ярьж өгөхгүй. Тий. Тэгэл нэг үг хэлээл тэгэл дуусаа. Манайха өнөөдөр би X дээр явж ирсэн аа. Space ахаар хайрын тухай ярилцдаг нэг space ахаар нь орсоохгүй. Орсон чинь өстө яг хайрын тухай ярьж чадгаар хүн орж ирлээ. Хүлээлгэрүүний ариунаа орж ирлээ гэлтгсэн аахгүй. Тхийн зүг би яа нэшиж явах юм болоо гэлтгэл би микрофоноо гэлтгэн би аваад орлоо тэгсэн чинь сайн байна уу ариунаа хичээ. Тэс чи би shit яа. Ясаа бацгаано ихчээч шиг гэлтэглээ тэгсэн чинь танаас амар хүндэлж явдаг шүү 10 жилдээ байхдаа хөдөлгөөрөг их сонсдог байсан шүү гэлтгсэн би яаж вэ манай аринаг тэгэл жоохон юм ярьчихсан чи ингэдэгхгүй юу нэ хөдөлгөөрөний 9-р дугаар амар гоё дугаар хийсаа гэсэн чинь одын орсон дугаар уу нөгөө толгойд юм чи. Тэгсэн чи тий яста тэр би олстой нэр тий чи 9-р дугаард орсон. Тэгсэн чи 6 гэж бододсон шүү дээ. Аяа. Гүү 6 чи өөр юм биш. Арай тиймэрд ороолаагүй чамаг гэж. Тэгээ тэгж мэгснэ яста Озяг сонсож байгаа шүү гэл тэгэл тэгснэ. Гэхдээ нэг юм тим юу байсан гэдэг нэг юм баахан танихгүй хүмүүс донд ингээд би ингэж явж орсон. Тэгээд тэрээс хайр тухаар ярьсан ч юм байхгүй. Тэгээд би за гарлаа шүү гэгээ. Баахан тэнцэн сумд оногцоор байгаа гарчсан. Тэгсэн яга болцсон яга хийхгүй одоо хийдэ юу тийм үү 9 сар тийм үү гэж байл гэжл тэгэл. Яа хүмүүс бас нэлээ их асуулт асуух юм байна да эргэж одоо нөгөө юм аяж эхлэхээр хөлөлгөр мөрөө гэхээр бас л гэж бодлоо. Тэрнтэй адилхан 10 сард орж ирэхээр зэрэг би дөрөөс бас бах асуулт асууж байх тий. Одоо энэ сая одын байхгүй бид гурав ярьсан юм уу мэг хүмүүсийг асуух бах хэрвээ хасагдаагүй болоо. Хасагдаагүй байх. Тэгээ од өөрөө бодны эцтэй нэг тий од өөрөө бодны эцтэй. Би зогсоож байгаа тайх уу сонсчод ороод иргүү. За яах. Тий, яа бүр гой санагдлаа. Цагийн цагтаа. Орохгүй л тий. Үгүй гэхдээ хараа ингэж байна. Нэг юм уйлрал болгоод нэг юм ядаргаатай зам байх юм гэж. Үгүй уйлрал болгон болохоор ингэж надад гарч ирдэг ч юм уу хүн болгонд гарч. Яг ингэж одоо ойр нэг юм 100 болоод байгаа байхгүй 30 мод гараал. Тэнгүүд ингээ орой ингээ амар гой дулаахан цоох мохон ингээд онгоолгож энэ төр унтаж монтонгод ингээ нэг юм
салам дурлмаар байна гэж. Шүн мөн ингэ шүнжэнгөө гадар мадар алхаа. Үгүй нэр яг миний баг ороо орж ийнө гэж. Үгүй яг тийм санагцсан бай тэгээд ёо ингээл бүр ингээд нэг юм шүний 2 цагт голын ирэг мэлэнгээл эрийг мэр яна голын ирэг явна гинэ. Биш нэг юм голын ирэгийн хажуугаар алхаж малхаж явдаг та. Тийж мэгэж яваалцвал үүрийн дөрөв мөрөөртл ингээл гадуур сууж муугаал тэгсэн мөртлөө ингээ гой дулаахан тэг яг тэгж гоё явмаар байгаа байхгүй яг тэгж гоё ингээд салан болцорж салам дуралмаар байна. Энэ одоо яг 100 болж байгаа болохоор тэгж аах тий. Тийм л бах. Тэгж байгаа юм биш үү? Харин тийм ээ. Чил гоё сонсогдож шít. Харин тий одоо тэгээд яг хүмүүс тэгмээр байна. Тэгвэл одоо ингээ 100 дууслаа ш. 7 сар 8 сар тэгэл 100 байхгүй. Тэг юу ч хийсэн юм байхгүй ерөөсөө. Тэгэл одоо минээс Монгол очиж байгаа бол юу вэ хүдээ явж та би хүдээ тэгээд залууд. Үгүй хэцүү. Яаж хөдөөний залууч хэцүү гэж юу? Үгүй. Чи манай хөдөөний залууч яаж ийна? Би тэгж хэлдэг штэ. Чи яг гойл даа. Чи Монгол хүмүүсийг яаж ийна? Йоо. Чи тэгээд тоор тэгээд жинхэнэ Монгол биш юм хаашаа. Хөдөө байдгүй. Биш юм шиг л байл штэ. Яа. Жинхэнэ Монголд орохгүй юм шиг л штэ. Яа. Гүнэр ихтэй яг тэгж гоё дуралмаар гэж нэг юм гоё баймаар байна. Яг нэг юм дээр үед байсан шиг 18 22 мөрөөр 24 мөрөвтэй байсан шиг нэг юм байдсан штэ. Кино шиг дурлдаг оо. Гүй нэг кино шиг цаашаа киноч байхалгүй зүгээр л. За кино шиг биш ээ. Зүгээр ингээд нэг яг өсвөр насныхны нэг ТV сериалууд байдаг шүү дээ. Тийм маркаар. Тэгсүр солонгос кино үзээраа тэгээд байгаа юм болоо гэж. Сүүлд ямар кино үзье? Тэр нь ч сонсож. Яг юу үзсэн? Сүүлд ер нь дандаа л аим шиг. Бороо моронд өнсөлтөж чих шиг те. Үгүй харин тийм ингээ ороод ингээ гой бороо ингээ ороод байгаа хгүй гинт мэд ингээ солонгос кино шиг. Тэнгүүд ингээ тийм бариу бодолктой ингээ нормоор байгаа хгүй. Аа ёо. Зүгээр хөтөлцөж алхажсэн. Хоёул ус руу орох. Тийм гэж үзсэн. Йоо, бүр тэгээ галзуу болсон юм хийж мэддэг тий. Тэгснэ гинт амар дөнгөж танилцсан юм биш. За яа би ч хайртай энэ. Харин тий. Тэгэл гэр орондоо харьж марихгүй ингээл дэлгүүрэл явж маавал байдаг та ажил мажлаа тасалж маслал. Ерөөсө тэгмэр тийхгүй байгаа байхгүй гэж. Йоо. Бүр өглөө шүнжээгөө унтж яриаггүй юу? Далаа ирэг дээр суучихсан. Дараа нь ингээд шүнжэнгөө унсцээд ингээд нэг юм уруул дэлбэрсэн байдаг даа гэж. Ай бэлээ. Дада бэлэрийн бодцгнаас. Үгүй яг нэг тийм билээ шүү. Яа. Oh my. Байж бүх уруулаа. Гэтэ та нар ингээд бороо орохоор тэгдэг үү те ингээд догдолж могтлол амар бороо ороод тэгдэг амар романтик мэдрэмж төрдөг үү те. Би бол бороо орохоор бүр уурд шүү дээ. Тэгээ ууса борон дургу хүнийг тийм нэршил байд юм л шүү дээ. Юу ч хэл амар хэцүү нэр байд юм л шүү. Борон тийм байд юм. Тийм борон дургу хүмүүсийг тийж нэрлэдэг юм байд юм л шүү. Аль Google-тэй. Ивэл олоорой гэж. Ombrophobia гэдэг юм шүү дээ. Ombrophobia. Зөө. Айдс юм биш үү? Тэгвэл биш юм байна. Найхан ч цаашаа. Фобиа ч юмнаас айдаг гэсэн үг шүү. Айдаг гэгүй би зүгээр дургуул гэсэн. Чи нэг тий явж борон дуртай хүүхдээ учрандаа. Дандаа ингэж хоёлаа боронд гүй мүү энэ гэдэг тийм өхөнд чиг өрөх баха. Харин тий. Тэнгүүд доод ингээл бодолко тайлал бодолко тайлал үр тийм болцсон ингээл бороо ингээл гүүгээл ёо кино тестээс гарч гүйлдчихээр л тий тэгэл тойлоо тестээс гарч ёо бурхан тэгсэн ингээд цаанцаа толгоон дээр хоёул ингээд ном толгоон дээр барьцсан зэ тэр надад юу халахлах гээд байгаа юм бүүм зүр ингээд барьчихсан. Тэгэл инээлдэл Google coffee shop орж ирэл. Тэр чинь толгоогоо хамгаалахгүй болохгүй шүү дээ. Йоо ягаад. Одоо чинь 0 AC байгаа шүү дээ энэ үүлнэс чинь. Халдвар гэж. Тэр чинь нороод байвал өсгөө болно шүү дээ. Одоо байгаа 5 шиг нь бүр байхгүй болно шүү дээ. Гэхдээ ялангуяа нөгөө Ази одоо Япон, Солонгос тэд чинь ингээд бороонд норох бол амар муу гэдэг шүү дээ. Хүний арьс өс мөсөнд тий. Тэд чинь ингээд битүү явж иддэг шүү.
Би бол тэгэл кинон дээр угаасаа үсээ нугаад байдаг шүү дээ ингээл бороо оронгууд ингээл Одоке гэж мэл тэгэл ингээл гармаа ингээл толгой дээр тэгэл тэгэл байдаг шүү дээ. Би ямар нэг яг тийм ингээд замын цаатал харагддггүй тийм ингээд бүр юм шигүү боронд зогсмоор байна. Манай энд орж байгаа шүү дээ ирээч. Тийм үү? Тийм дээр амар бороо ороод байгаа шүү. Дуудлага. Нэг удаа Шикагод бүр тэгжээс аахгүй юу? Бүр ингээд усныхын ширхэг нь бүр амар том ширхэгтэй. Тэгээ бүр юу ч харагдахгүй бүр ингээд ман дотор орсон юм шиг. Тэгээд хаанч байсан бүр ингээд амар бүр гэл дуугараал. Тэгээд нэг хотын гонжаар нэг ч машин байхгүй бүр явахын аргагүй. Бүгд зогссон. Бүх бизнес центр бүр ингээд ажил. Ерөөсө хот тэр чирээ зогссон. Тэгэл бүр ингээд амар бороо ороод. Ерөөсө ингээд нэг талаас нөгөө төр ингээд зам гарангууд бүр ингээд нөтөө. Тэгж бороо нэг 20 минут орж ирсэн байхгүй тэрийг амар сандгийн. Тэгэл бид нар ингээд хинч байхгүй юу ч байхгүй чивчмээгүй зүгээр л борооны шуум. Тэгээд ингээд дотор зогссон гадаа ингээд амар бороо орол тэрийг ингээд хараад зогсож идгээ сандгийн. Тэгээд яг тэр үед бол яг тийм нэг бясалгал хийж байгаа юм шиг ингээд юу ч сонсохгүй яах ч зүгээр л борооны шуум. Өндөр л ерөөсөл тийм болцсон. Тэрийг бол их санаж байна. Тим юм их гэж мэдэрмээр байна. Тэгэл тэгэн бороод дууссан чаа. Яг зайг. Чиний гутал чинь ороод оймс чинь орно гэдэг мэдрэмж яваад та. Йоо, ивэлс амар лаг юм хэрэгжсэн чээс. Амар гоё юм. Шууд гуталчинд ороод хамаг юм чинь ороод оймс гутал хоёр орох бүр хамгийн хагийн мэдрэмж шүү дээ. Тийм. Шал гэр дуграал юм. Шаа. Гэхдээ тэр чинь яг тийм биш юм байлээ. Оймс нороод гутал норох ш. Оймс гутал нороод хүйтэн мэдрэмж төрөх. Яг л яг ингээд зүгээр халуун өдөр бол угаасаа хөлснөөсөө болж нотном болно шүү дээ гутал чинь. Тэгээ тэр чинь бие чинь яа одоо хөл хөлөрдөг хүмүүс чинь тэгдэг шүү дээ. Ер нь ингээд оймс чинь нэлээд чихтэй байдаг байхгүй юу? Гутламсны дараа. Тэгтээ тэр нэг юу градус нь хөлтэй ч адилхан температуртай учраас тэр нотно мэдэрдэг үү. Хүмүүс одоо чи ингээд халуун өдөр хайкинг явал яаж тэ? Одоо хайкинг яваал тэгэл буцаал гэртээ үржээл гутлаа талил яах юм бол яг хүрэхэд бол тэл чихтэл болцсон байгаа. Яагаад бороонд тэгж ус мус энтерд яаж байгаа гэхээр ус нь хүүтэн учраас. Тэр нь хамгийн юунэт юм лээ. Тэгээ бандаж. Бороонд орохын ихтэй хамгийн хэцүү нь хувцас талах нойто хувцас. Йоо. Нойто хувцас ингээ наалдаад харин тий. Тайлах уу? Тий. Тэр чинь амар хэцүү гэж мэдгүй юу? Үгүй амар хэцүү юм ингээ наалда зуурлаа ерөөс тайлагддаг байхгүй. Ерөөс кинон дээр гардаг шиг тэгж гоё тайлагддаггүй. Хүүдий нэг. Ямар тэнэг юм. Өш чи ингээл бороонд амар гоё хүчтэй бороонд ингээл нэг амар гоё залуутай ингээл өмсөлтэй. Төрөний ярьжсэн шиг. Тэгэл тоо ингээл гэртээ ороолаа ингээл яг ингээл бүр амар юм халуун болоод тэгэл би хувцаа тайлах гал ингээл гэсэн чи хамаг юм зуурлаа. Ингээл хамаг юм. Шууд завтаж хаяал яана үстэй. Нөгөөт нь урагдахгүй ш найд энэ ч. Ууч дийлэхгүй ш. Амар зузаан хүртэг байна. Үгүй бороонд норж байгааг бодвол штэ тий бороод үед явж байгааг бодвол би хэцүү хувц өмсөөгүй байна гэсэн үг. Йоо. Зөвхөн дам палаачтай тэгэл болоо. Тэлч мэлцээ олон байхгүй найз да. Урахад амар амархан палааж юу? Өө тэр чи урахгүй зүгээр л ингээл яагаад тийш ингээл зүгээр болоо. Тийм үү. Тэр яах юм бэ ингээл бороонд нэг жоохон даарчихсан. Тэгэл биний тэрж дулаацсан. Тийм тэгэл уруул үнсэнгүүд уруулна дулаахан. Яг нөгөө Титаникийн хүүхэн мөг шиг болцсон ёо. Ясны гэж бийжсэн. Гарамаараа гинт тавьж ирэл те. Яг тэгээ машин дотроо чи ёо. Нөгөө залуу гайхсан. Заяа чи яагаад байгаа юм бэ гэсэн. Яагаад ч гээ цаан дээр гараад тавьчихсан. Үгүй би тийм. Цонхон дээр ингээ хоо гэж байгаа даа гэж тэгж байгаа зүгээр. Нөгөө тийм гайхсан. Хоёлоо өргөжүүлэх юмс заяа цонхоргоо хаа гэсэн. Гарамаараа тавьж. Аль чинээс гараа тавьнд. Нөгөөт нь бас хаа гэж. Тийш тий. Тийм би тийм юмыг бол харж байна. Яана тиймэрхүү өнгөрсөн байх шүү. За энийг манайхан сонсож байгаа бол одоо ингээ зуныг ашиглаад болцож молох ёо. Болцож яахад вэ? Би баг бо. Болцоод аргууд хэрэглээрээ.
100 дууслаа шүү. Шүр мөн гадуур гараарай. Юу хүнтэй уулзаарай. Үе нэс тэгээд Улаанбаатарын бороонд яаж чад урсваа. Үеэр дороо дурсчоо. Зүгээр. Ямар хэцүү юм бэ? Үгүй тэгэл урсан гэсэн би тэр гүүрэн дээр очиж гацчих юм шүү. Тэр чи угаасаа ингээ буулцсан юм шүү гэж. Тийч л бодож шít. Тэгтээ одоо Монгол явах чинь гэсэн чи гоё наа. Монголд очиж болцох юм шиг байна. Ёо. Ай. Би яг заяаг ингээ Монголд очиод яг ингээ хөдөө яваад яг нэг хөдөөний нөгөө жуулч дагуулж явдаг нэг морьтой нэг амар лаг залуу дурлах юм шиг санагдаад энэ да. Үгүй би бүр өөргөө яг мэдэж нүггүй. Чи яаж мэдчихэ? Би мэдэж байна. Бодлоо мэдгүй шүү дээ. Юмыг яаж мэдээ. Тэр залуу ингээд дээд өмсөө дээлнийхаа нэг талаар ингээд цээжээ гаргацсан чийж ингээд ёо тэгэл юм гоё бор арьстай. Тэгэд нэг ингээд мөмөн гарцсан нөгөө залуугийн. Тэгээ ханцгаа хийцээ. Яа. Нөгөө гараараа мөмөнд хүрцэн үү? Тэгээ морин дээр ингээд юу хажуудаас сууцсан. Яг. Тэгээ толгоон дээр ингээд юу өмссөн. Толгоон дээр юм байсан дээр юм байна. Малгайтай. Нэр дураараа. Гэтэ бас нартай бороо орж байгаа. Толгой дээр малгай тавьчих. Яа тэр малгай жоохон далид. Тэг ингээд нартай мөртлөө бороо орцсон зөө. Тэг заяаруу ингээд амар ширтээ зогсож байгаа. Тэгээд ингээ өрөөс надаа ингээ яргууцдаг гаргаж өгдөг. Үгүй яргуу шээ. Яргууцдаг. Яргуу. Шатцдаг. Үгүй үлээд иддэг. Тэгэл намайг аапн бэбэн бол гэл. Ёо. Өөр хийвтэй. Бүр тусалчлаа. Тэгснэ намайг гэртээ уурал айргуу миний найз гэл. Яа. Тэгэл бит хоёр дэмбэдэл. Тэгэл айргандаа согтол. Тэгэл хоёлаа. Тэгэл гэрийн гадаа тэгэл тэгсэн чинь гадаа амар бороо орол. Тэгэл гэрт ингээл байж хаар бороо амар гоё дуурд штэ бас. Гэл. Яа амар гоё юм бэ. Тэгэл нэг Монголд бороо орохоор гоё үнэртдэг штэ. Бороо үнэртдэг те. Энд үнэртдэг. Озон үнэртдэг штэ. Тэг нэг гоё үнэртдэг те. Яг тэр нь үнэртэл. Тий. Тэгэл гэр секси юм болов? Тэгэл лагаа унтраагаал. Тэгэл. Хөөе одоо лама байха болцсон шүү дээ. Гэрэл мэрэлтэй юм чинь. Им бүдэ. Лата байя. Лата өөдгөө юм шүү. Тэгэл нөгөө нэг лед гэрлээ унтраагаал батареанаас салгаал. Тэгсэн чинь гээд бороо үер болж хуурал. Үгүй юу муухай юм бэ. Тэгээ шууд пенц тоглуулагч дээр маань ингээл дуу яваал. Ямар дуу? Монгол ардын дуу. Монголын үнэртэйг яасан дураараа юм бэ? Яа, бодлоо. Яна тэгвэл яар нэрээ. Тэгвэл яана гэж чаас. Тэгэл яах вэ? Тэгэл маргааш өглөөнд сэрсэн чинь нөгөө залууч за нэг гарч юундаа явна уу да маландаа явна уу да гэж гарч байгаа. Тийм байдгаа. Заяа араас нь сүм үдцэж ирэлөө. Тэгэл заяа хойноос гарч үнэгээ саах гал гарч. Шууд ажилтаа. Саач. Лаал. Яна тэгээ бүлчүүл яах вэ? Гүт яанач гэж одоо тэг яах вэ? Нэг бодлоо амар ч юм уу байр хайж байгаа байр мэр хайх шаардлага байхгүй. Нүү зүмүүн гэж зовлон байхгүй зүгээр ингээ орхичөө гээл. Тэгэл тэндээ нь үлдсэн. Тэгэл би тэгвэл подкаст хийхгүй нэш. Ингээ өдөрнөөс амар одоо подкаст хэлтэй ш. Хийж тэнэ. Подкаст нэш. Юу одоо тэр нэг satellite интернет тэгэл болгоно ш. Гэхдээ би завгүй наа чи хөдөөний амьдрал чинь завгүй юу. Сүүсэй подкаст гэдэг. Сүүсэй. Орой масалла хураан энэ ч одоо юу яриад тий. Чи тэгэл биднэрт ярина шүү дээ. Story more intro хөдөөний амьдралын story more intro. Гэхдээ тэгэл та гур манай хажуу юу болчихгүй юу? Хөрш. Тэгэл хэдэн жилийн дараа гэсэн чинь заяа амар олон хүүхэдтэй болсон. Тэгэл хөөгчийчтэй ямар олон хүүхэдтэй болсон гэсэн. Тэгэл лаа унтрахаар өөр юу их юм гэл. Лаа унтрахаар өөр юу хийж хүүхдтэй шүү дээ. Тэгэл гайхамшигтай.
Хитэ сумын хүүхдүүдийг нэг удаа айгу гой санагчлаа. Стресс хүн. Германы багш болцсон те тэнд очиад тэд хүүхдүүдээс болгоцсон. Яг тийм. Герман заадаг болж шүү. Хүүш айгу гоё юм дээ. Наад чистэй гоё ирээдүйтэй амьд. Германаас баахан жуулч очдог бизнес. Зундаа тий. Баад маттай юу? Тий. Бүр тийм. Тэ нэг юм айтаахан юм шар хүүхэн ингээ очдөг. Өөрийгөөс нэг айтаахан шар хүүхэн бодчихжээ. Нэг мэлгэр бандгар шар хүүхэн тэгэл очиод. За тэгээ заяага хөдөөний бэр болгочлоо. За болохоор боллоо. За тэгээд манай Озя подкастын 6 дугаар season бол ер нь жоохон questionable байна. Болчих магадгүй болохгүй ч гэж магадгүй. Заяа хөдөө бэр орчил тэгээ удлаа юм шүү. Бэр орчил ер нь болохгүй ч магадгүй юм байна. Монгол энэ асуултанд одоохондоо хариулж чадахгүй. Энийг юугаар янзлж та подкаст янзлж та. Янзлж хариугаа хэлээрэй тий. Тим үгүй гэсэн хоёр үг айлны бид хүлээж их болно. Сонсогч нараа. Тэгээд тим гэх юм болол энэ подкаст маань үргэлжилнэ. Үгүй гэх юм бол би хөдөөнөөс ер нь залуул болох юм байна да. Тийм л юм байна. Тий. За энийг сонсогч нар ойлгохгүй яг энэ хэсгийг ойлгохгүй бол би өмнөхийг хассан гэсэн үг. Юу яриад байгаа юм бэ? Яг өмнөхийг хассан гэсэн үг шүү байна. Тассан байна. Дөнгөд нь шууд стори олгож оруулна. Яг өөрсдийнхөө ярьсан хэсгийг би дуруу нийлүүлээд өө. Би дуруу яг би ярьснаа ахиж ярина шүү дээ. Би дуруу ярьсан байгаа юм чи. За хотлоо. Хүүхдийг бүр айлгаа ачлаа. Та дуусгах үгэл. Энд наадам юу Германд наач наадам болдгоо. Болоод л. Юу болдсон бэлээ. Гэхдээ энэ жил одоо манай хотод болох юм яах юм. Өөр хажуудлын хотод болж байгаа гэсэн. Хаа нэглэнэ заа. Мэдгүй нэг ямар байх гэлээ. Нэг газар Франкфуртод болж байгаа юм байлээ. Монголоос хүмүүс ирж Монгол наадам хийж байгаа гэсэн. Урлаг сайдлах мэлэх ирж байгаа юм шиг л тээ. Ямар гоё. Өөрч тэг ер нь тэг хотуудын өвөн жижигэн ч надад ма хийд юм дөө. Тэг энэ жит мөх хийх юм байх юм боо. Хоёр нэг очтгүй тийм. Наадам болж байгаа шүү дээ. Очтгүй шүү дээ. Бат хоёр. Манай наадам ч одоо хийсэн юм бол 14 төлөө бүтэн цаг хвжүүлээ. Өдөө. Тэг 12 3 хвчлөө. 13. Танаач бол бүр нүжгэр болох байлгүй. Манайх гайгүй гоё болдгийн. Тийм. Чикаго гэх амар хамгийн том болдог хаа. Хамгийн их хүн атаараа. Монголчууд их талхар тий. 10 хэдэн мянгачлээ. Бараг 17 молч л аим болсон. Йоо. Би сүүлийн хэдэн жил юусэн наадам руу яваг. Энэ жил харин Сан Францискогийн наадам дээр очиход юунд ярьж байгаа. Тесла авнаа л явахгүй тий. Сталаг зал очих юм даа. Лагч. Юу гэсэн үг юм. Тэгэл цагаан машин хөлгөсөн. Цагаан машин ч. Тийшээ машин сарл. Тийшээ машин цэнтэй явахгүй шүү дээ. Наадам дээр бол уух юм чинь. Тэр чинь амар уудаг шүү дээ манай монголчууд ч. Одоо ингээд талбайгаа тойруулаад ингээд баахан майхан засчдаг байхгүй юу? Тентнүүд. Тэгэл нэг тойрно шүү. Нэг тойроход нэлээд донхоо. Хоёр тооход нэгээ согтчихно. 3 тойрох юм уу за тэгээ тасарна. Ямар хэцүү бэ? Тэ одтой гоё хэлж байгаа зөв ингэ нэг өөр хүн хийж байгаа юм шиг. Өөрөө 4 5 тарих гээд. Шал согтчихсан те. Ахаад тойрох за харих уу гэж. Гойгүй ганц тойрч. Энэ хүмүүс намайг тойруулах гээд болохгүй нэ тэр чинь. Нэг хийдэг штэ ингэ. Хүмүүс дуудаад байна энэ тэр чинь. Өөрөө хийж юм биш. Тгий сонсогдоод байна да. Гэхдээ нэг гоё уудаг хүмүүс байдаг штэ ингээд нэг муугаад асуудалгүй гоё ингээд гоё дуулж мулж байгаа даа гэдээ дуусчдаг. Тэгэл гоё уухгүй хүмүүс бас байна. Тэгэхээр жоох гоё уудаг штэ. 3 угаар донхоосон ч сонин донхоо уудаг штэ. Тэгэн штэ. Тэр чинь бас зүг ингээд яг ингээд нэг тэгдэг штэ ингээд парти марти болол ингээд бөөнөрөө уул ягаал тэгэл нэг нь уугаад эхлэнгүүт ингээд бүгдээрээ би бинрүү харж ирэл ингээд чимэг болчдөг. Тэнгүүтлөө shit энэ залуугаас толсоо та. Энэ нөхөрт аялтан хүрээндэ гэсэн тийм бааддаг штэ. Хаягдaltaй.
Тэгвэл Монгол наадам очиж үзмээр байна. Тэгтээ би намайг очихч одоо байх юм болов наадам, сумын наадам. Сумын наадам хэлсэн биш нэ за. Та хэд бол яг наадмаар л яваад байх хин тентхийн сумууд 7 сарын 27-нд очино. Тий, яг сайхан болж. Гой тэгвэл сумын наадам эсвэл явахаас та. Тэгээ найзууд байгаа нарантуул зах орж үзүүлнэ. Очингуудаа нарантуул зах авч явъя гэж бодсон. Бүгдэнд нь нэг дээл олж өгье гэдгсэн чинь хүмүүс дүнжин гаруу маруу гэж захтай чүүл гэсэн. Тэгээ би болохоор нөгөө нарантуул зах чинь бас сонин штт. Тэгээд бүгдэнд нэг дээл авч өгвөл тэгэл гараа тавьчин да. Гэ гоё наа Монгол зун гоё ах. Өш дараа жил хэдүүлээ явъя яг. Дараа жил хэдүүлээ явж ярих уу? Дараа жил явна гэж плантсан байгаа. Би бас плантсан байгаа. Хүүхдтэй. Би тэгээ та хэдийг явуул би бол явна гэж бодсон байгаа. Юу нүгч ажиллаа хийх юм шин. Тийм. Шаал өрөө уцаасаа би хүмүүдээ хэлдэг. Яа, би бол угаасаа энтхийн бас найзууд явъя гэд амар олон хүмүүс явах гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол тэгээд одоо таньж мэд. Тэгэхгүй бол ийм нэг асуудал энэ ганцаараа Монгол явхлаар ингээд тэнт чи одоо ажил амьдралтай хүмүүс байгаа шүү дээ, тий. Тэгэл эхний 7 хоног бөөнөрөө уулзж байгаа л тэгэл дараа чинь 7 хоног чи ганцаар болчихдаг юм байл шүү дээ. Тэгэл өглөө энэ ингээл нэг ажлын цагаар нэг ингээл хийх юм байхгүй ганцаараа сууждаг. Олоолаа яваад очих юм бол тэ ингээд нэг бөөнөрөө хийх юм байхгүй бүгдээрээ тэгэл өөрсдөө болгоод яваад авах та. Хамтдаа гураад цаал. Хөөе. Тэгэд амар бөөндөө бид дөрвөөр уулзах чадах юм болов уу тэгэхээр амар өөр төлөвлөгөөтэй энэ плант яваад байгаа. Үгүй уулзсан шүү дээ. Уулзсан шүү дээ. Асуудалгүй шүү дээ. Нийлээ уулзчих юм шиг бүгдээ найзууд болсон гэж. Би бол тэгэл бүх найзуудаа бүгдийн найзууд болгоол. Тэгээ очиод бөөнөрөө нэг танилцуулаад тэгэл хамтдаа нэг ганц партидаал нэг мэтгэж нэг хөдөлж чинь би нэг амар таньдаг мэндэг болсон те. Манай ариун энэ гэж. Нэг тийм вау. Тийм. Яа гоё ивент штэ. Дөрвөлээ ивент штэ. Тэгэл да. Тийм. Дөрвөлээ бүгдээрээ сууж байгаа л суужгаад ярьж ирэл те. Тийм. Би бол тэрэн дээр бол доошо байгаа шүү. Би бас доошо шүү. Дараа жил уулзъя. За дараа жил уулзахаар усан од. За. Тэгээ Монгол доо. Тийм тэгээ чинь чамаа 3 уугаад донхох нь 30 уугаад донхох нь гэдгийг үзнэ. Чааг яг биеэрээ хит тойрдог чи харъя энэ гэж. Монголын наадмыг хит тойрч чаддгийг чи хармаар байна энэ. Яа. Найз нь бол тойрно штэ. Яа. 15 наа гэж. Ивэл өөр зүйлдээ аваад авдаг бол одоос өөр зүйлдээ аваад авнаа. Сууж идэх юм дээр ч бас буцахгүй штэ. Өшнийг ивэлхийн ариун хоёрыг зүудэлсэн нэг хүн байсан уу юу? Нэг амар бичсэн тийм. Тэр ихтэй амар бичсэн бүр. Тэр ихтэй бүр ингээд эхлээд нэг шок зүр ингээд тэр охин чи над руу юм бичсэн юмсэн. Одоо тэр шүү. Эхний амар шокинг эхэлж байгаа хгүй. Тэгсэн дундуур нь твист мисттэй те бүр амар шокинг төгсөж байна. Би одоо бүр ямар амар кино үзчихвэл гэж бодсон. Тийм. Озегийн эргэн тойрон дээр орсон сүүлийн Озегийн эргэн тойрон дээр орсон сүүлийн short биш скриншот дээрх миний зүүд байгаамаа. Дараагийн дугаан дээр яриад өгөөч та хэдийнхээ реакшныг зүүднээс хойш өдөр болгон төсөөлж байна гинэ. За. Яа. За одоо гол чиний гол баатрын реакшныг сонсъё доо. Ариун юу? Биш. Ариун юу? Чамааг баваадсан юм шүү. Харин тий. Чамааг ч бүр 10 бавцсан юм шүү. Тийм. 10 1 минутанд 10 бавцсан юм шүү бараг л. Тэр юу. Энийг бавчсан ариун байсан гэдээсэн ариунаа байсан гэдэг. Миний бит орж байгаа гэдэг. Тийм. Ариун нэг бит орж байгаа. Бүргээд тэгснээр бүр сэгсэрснээ араас нь баг гомдоож яриад бүр бүгдийн зэрэг хийцээд шүү дээ. 10 секунд энэ төр төвчж ирээд. Тий. Тийм бүр амар аюу ядчихсан. Тэр ингээд баг заандаж аваад нөгөө 10 чи хаана нэ гэд нүр мүрлээ алгадаад байсан юм шүү. Өгөөч надад энэ төр гэж. Нөгөө 10 чи яатсан юм бэ вэ энэ төр гэж. Баг л тий. Энэ бол амлсан юм биш мөнгө буцаж авах юм яатсан. Миний
Миний бол одоо эр хүний эго бол шууд гимтсэн. Тэгээ би бол нулимс цэлгийн шиг болсон. Тэгээ одоо заяа өнгөрсөн эпизодыг сонсоод үлдсэн бол би энэ текстийг комментиг уншаад үлдсэн байгаа. Их өөр шалтгаанаараа. Бараг экс өдрүүгээ залгасан юм биш үү те. Залгасан хөө би тийм биш те. Батал байна. Бараг тий. Аль чи нэг voice-оор бичээд нэг ингээд нэг юу statement хийгээд өгөөч мөгөөч энэ төр хичээ те. Намайг хэний хин гэдэг би 30 хэд настай ингээд ивэл бол ер нь бол олон цагаар чаддаг хүн байгаа энэ тэгээд бараг тийм ярьчих гэдэг юм шүү. Тэгэхээр хүмүүс араа хүүхнүүд араа ивэлийг ингээд 10 давдаг гэд үгүй 10 давдаг гинэ. 11 гэд бүр ингээ яатсан байгаа байхгүй юу? Тархиндаа ингээ болцсон. Тий хүлээлттэй, нэгт хүлээлттэй тэгээ хоёрт ингээ бүр төсөөлж байгаа юм шүү. За одоо ингээ Монгол явж чадхаа байжлаа шүү дээ. Чи одоо ингээ хүнтэй яаж чадхаа байж юм шүү. Тий. Яа. Одоо тэгээд Монголд очиод нэг охинтой танилцал болцоол те. Тэгэл дараа нь ингээл яасан чи нөгөөдхөнтэй миний өнгөрсөн 7 хоногийн буцааж өг энэ гэж байна. Найзуудтай ингэж болох байсан гэтэл чи хоосон амлалтаар маа л да. Би бол яг юу ч амлаагүй шүү. Тийм байт. Амс. Тийм. За одоо ер нь ингэж зарлал яач. За энэ бол надад бол их уншихад бол гоё байсан. Сонирхолтой байлаа. Төгсөл бол таалагдаагүй те. Гоё эхэлж муухай төгссөн стори байлаа. Зүйтэй ахиж зүйдлнүү те. Гэхдээ өөрөөр зүйдлээрээ. Өөр хөлбөрөө. Урт мурт зүйдэлж ярил та. Ямар богинохон богинотой гяс мэсэн те. Ороод твэрэл үнсэл дуусчих байгаа байхгүй. Арай жоох нэг кино минут. Кино ч 2 цаг 30 минут те. Байж болно. Жохон оронтой зүйдлээрээ энэ чигээд. Тэ тэгээд яхаа тэ эргэжил ингээ Монголд уулзж ярих юм бол хин нэгэнтэй те одоо ингээ хинч байлаа хүмүүд тэр хүн сонсч байла эргэжил надад за ёо сонсч явах юм бол тэргээд одоо зүгээр ингээ замаа засаад зарлж юм арлч те ер нь бол энэ 10 даун гэдэг бол те ингээ зүгээр ингээ суулааны топ призн байгаа. Тэгтээ бас ингээ суулаа суулахад бас те 10 төгрөгч бол авч болно те 1 секунд ч хийж болно. Ямар ч юм таарж магадгүй шүү. Тэгтээ яг бүх нөхцөл байдал зөв байх юм бол максимум шагнал бол 10 байгаа. Минимум шагнал бол бас илүү бага байж болно шүү гэдгийг сануулж хэлмээр байна. Тэгэхгүй бол бас буруу дорсон ингэж. Харин тийм энэ тэр нэг тэрийг бол хизээч хилтгүй байж энэ төр гэдэг. Тэр пост хайчих. Угаасаа тэгээд айн шүү дээ. Би бүр хайгаад өндөр байгаа шүү дээ. Ингээд баруун тишээ гүйлгээд ахт хамгийн дараа хамгийн амар нь шүү дээ. Ивэл ариун хоёр бавалцж хахад тийм ч хоол хийжсэн байхгүй. Би тийм ингээд зураг зүтчихсэн байгаа байхгүй. Зочны би сүүлийн хэсгийг би юусэн ойлгоогүй. Одоо бүр дахиад уншмаар санагдаад. Одоо энийг уншаагүй хүмүүстэй бас уншаад өгчтэй. За. Хүүшээ ивэлигээ зүтлээ. Хамгийн амар нь би ариунагийн бийд орчихсон. Тэгээд дөрүүлээ уулзаад ууж бариад тоглоод тэгснэ од галтгоон заяа зочны өрөөнд байх хоогуур ивэлтэй унтлахын өрөөнд би дээр нь гарцсан. Дахиад сануулъя би ариунаа шүү. Баалцж гинэ. Тэгсэн 5 минут болоог ивэл тавьчдیں۔ Тэгснэ өөдөөс энийгэд тэгэхээр би юу вэ? Чиний нөгөө 10 давдаг чи яасан бэ? Ийм хурдын юм бол нэрэл ядаж 10 давтах хэрэгтэй байна. Бэна гэдэг тусч. Йоо ямар за ер нь бол тэ 5 минут чинь жирийн болж штэ гүгүү. 5 минут 10 татна гэхэр чи 50 минут болж байгаа шүү. Overall. Тэр хаанд пауз нэг удаан биш байл болно тий. Тий. Пауз удаан биш бол болж чинь тэр гэж өгдөө. Пауз удаан биш байл болчихно. Хоол хөрхөөс өмнө өргөжлөл болно тэр. Яг. Тэгтээ байнал нэг буруу юм шүү. Би зүгээр гартгаал хоол хийсэн шүү. Наач зэр юу нэг metaphor. Чи хоолол хийжсэн баха да. Миний нэ. Чи хоол хийж зачих юм. Хөөе. Тэр зочны өрөө галтаатайгаа нэг бол яг уу. Тий. Бас тоо тэндүү хийж яг уу. Тэгэл үзүүлээ. Би заяад хоол хийж өгч исэн юм биш үү? Тийм биш үү. Тоо яна минь сууж исэн юм биш үү те.
Гүг яг бидний яг харж байгаа ба штэ зур тэнд юм хийж байгаа гэж таамаглаж байгаа. Тэ. Юу ч хийж болно штэ. Яаж юу хийж болно? Хоёр уу? Та хоёр юу ч хийж исэн байж болно шүү дээ. Би кино үзэл яжсэн маш тэг. Хайши бит хоёрын нэг өрөөнд очсон бит хоёр юу хийж яхин тэгээд алсын зайдаас. Окей, галтхан ньютага нэг гэдэг штэ. Зочны өрөөтэйгоо нэг. Харин тийм нэг өрөө байхгүй. Харин нэг өрөө би ингээд энэ галтайгоо тэр хүн ингээд зочны өрөө. Тэгээд ингээд хоёр өрөөний болон доогоос тэ. Чи түр босон явцсан жаа. Нэг өрөөний нэг болно. Гэхдээ хоёул харин аюу гоё. Одоо хоёулад гоё өрөө оногдсон байна. Айгуу содон. Зочны өрөө юм байж байгаа. Энэ хоёр яг байдгийс унтлагын өрөө. Уг нь бол хоёр хүн байж тээ. Галтгоо зочны өрөө хоёр нийлцсэн байх юм бол нэг нь зочны өрөөнд зогсоод нөгөөт нь галтгоондоо зогсож байгаа боловч би ойрхон байж болох байхгүй юу? Би хороо нийлүүлсэн бит хоёрыг. Хороо юугаар хэн мэдлээ? Ямар нэг юм нийлсэн. Үс мүсээ холбоцсон аватар шиг. Ямар нэг юм нийлсэн чи шиг цаваа юм байна. Хөөшөө. Энэ хоёрыг ярил да. Тэгэхгүй бол юм байна шүү дээ. Манай зочны өрөө галтгоолоо дайраад дээ шүү хоёр чаа. Гэхдээ той энэ хоёр их удаагүй гараад ирсэн юм шүү. Тэгэл 5 минут болсон юм шиг. Энэ зүгтсэн бүсгүйгээс хэдийн асуумаар байна. Гэхдээ 5 минут 10 удаа гэдэг чинь 50 минут шүү дээ. Өөдөгтөө тэр байлт нөө нариуна дээр гасан буруу байгаа. 5 юм бол 10 удаа хийх ёстой байна л гэсэн шүү дээ. Ёстой байна энэ төр гэдэг. За манай сонсогч ер нь бол асуух асуултууд байна. Тэ. Нэгт ёо ямар их бас. Яагаад өөрөө Ариунагийн биеийн дотор орцсон байгаа юм бэ? Энэ их сонир байгаа тэ. Энэ охин Ариуна битэрийг нийлүүлж юм мөрөөддөг юм уу? Өөрөө Ариунагийн биеийн дотор орохыг хүсэж байгаа юм уу? Эсвэл өөр нэг юм байгаад байна уу? Тэ Ариунагийн биеэр юм харах гэж үзэж байна уу? Эсвэл өөр хүний мэдрэмжээр бүүмэд. Тэ энэ сонсогч маань эрэгтэй ч юм байж магадгүй. Заагүй. Эмэгтэй хүн байсан юм чи. За. Гэтэ бас тийм бол бас шал өөр хариулт гарч ирнэ. Хоёрт ирчүүдтэй хандаж хэлэхэд найзуудаа 5 минут бол зүгээр шүү бити санаа зовоорой. 5 минутаас богинохон хийсэн хүн байвал it's okay шүү бити санаа зовоорой тий. Тэр бол бас богинохон хугацаа биш. Ер нь дундаж хүн бол ер нь 5 минутаас доошо байдаг юм бэлээ. Статистикээр бодох юм бол тэгэхээр тэр бол зүгээр шүү. Гэдгийг 10 давдаг ивэл хэлж байна гэж. Харин тий 10 давдаг тий. 5 ч үж болно 2 цаг 30 минут ч үж болно тий. It's okay. Гуравт хэлэхэд таны зүуд буруу байсан байна. Би бол нотолч чадна. Хүмүүсээс одоо юунууд авч бичээд явуулна. За тийм л юмнууд байна. Хүмүүсээс юунууд бичээд явуулна гинөө. Нотлох баримтуудаа авч жагаад явуулна. Нотлох баримтуудаа би одоо цуглуулах гэж байна. Тэгээд нотлох баримтуудаа одоо цуглуулад юун дээр дараагийн сизон дээр сонсцоогоор байна. Тэгээд эпизод ихсэн чинь шууд те. Шал өөр хүмүүстэй хоолоо энийг үл зочин оруулсан болоо гэсэн чинь ивэл болоо тэгж эхэлнэ. Дараагийн сизон бэлэн байцгаарай. Яа. За тийм байна. Одоо ингээд ер нь бол Монгол яваад бол хүнтэй болж чадхаа байчлаа. Бага хөвлөлтөнд донс тий. Тийм. Одоо тэгэл баг 10 давах ёстой юм байна. Давх болгондоо 50 минут байх ёстой юм байна. Ер нь бол тэгэл ер нь бол ингээд 10 цагаас наашгүй юм байхгүй болохгүй юм ба шүү дээ. Тийм одоо хүлээлт гаргацсан. Тэр бол байж боломгүй. Бараг л тийм хүн яриад байгаа юм биш үү те. Хийх болгондоо 11 цаг байх хэвээр 10 давсан байх хэвээр те. Энэ гэхдээ энэ охины комент нь амар Игор амар хит хийгээд тах шиг үнтэй. Минимум тах шиг үнтэй. Би чадна. Стакан шиг виноны шил шиг Игог минь яаж байгаа юм бэ? Нөгөө кино гэдэг чинь нотлон гэдэг шиг. Тэр шиг ваа ивэл өвдөж байна тэгээд. Тэгдэг ш та. Би уурлаагүй нэгсэн амар ууртаг үгээд яваад гэдэг. За тэгээд өвдөхгүй байна. Манай энэ сонсогч бидний реакшныг сонсмоор байна гэсэн. Тэгээд нийтлээ өвдөлттэй реакшн л байна даа. Надад таахгүй. Юу гэхдээ гоё юм шүү ингээл чамаг гоё ингээд зүудэлж байна гэдэг чинь. Харин тийм байна. Гэхдээ яг хөө тэгээд тэгдэг штэ намайг юу лээ намайг гоёор бодож
магадгүй муухагаар бодож иж магадгүй гэхдээ ямар тач намайг л бодож яах гэдэг. Уг чамайг хүсэмжит залуу гэж бодож байгаа сте. Хүсэмжит залуу гэж бодож байгаа сте. Наач аяа тэнэг хөхтэй. Тийм үү. За. Гүг зүгээр. Нэг тэнэг санагдахгүй нэ. Хүсэмжит. Гэхдээ яг хөө зүгээр л намайг амлсандаа хүрдэггүй хүн гэж л зүтэлсэн байна. Яа. Яна. Том босгож явах димээ димээ тий. Би тэгдэг энэ гэж юм. Тийм байсан ч гэсэн хэлээд хэрэггүй юм тий. Тэгэхгүй бол ингээл тэрнээс хойш ингээл хүн болгоно хаана идэх чинь тэр чинь идэгсэн хаана гэдэг. Ер нь одоо чадахгүй гэж хэлж байгаа юм шиг. Би ер нь 1 минут болдог штэ. 1 минут ганцлуудаа чаддаг гэл. Тэгээд ер нь жоохон нэрээ тэгж ярмаар байна. Хүмүүс намайг царамуудаа гэж бодоод байдаг ш. Би яг амьдрал амир хөөрөх штэ. Гэж. Тэр шиг юм яах юм шүү баг. Тийм л байдаг юм шүү. Ер нь л expectation-ыг бол доошлуулах хэрэгтэй байна. За яг энэ тэр ихэр бол яг үлээ те. Тэр ч яг бодлого хэл те. Тийм энэ яаж тоо юм. Би ерөөсөө өөрийгөө ингэж харагдахгүй. Би ингэж харагддаггүй штий. Би өөр штий. Брэм гэхэж. Тийм үү. Тийм би өөрийгөө хард юм бахтаа гэж. Гэтэ адилхан стилийн шилмэл зүгцэн. Шилнээс болоод гэж юм болов. Гэтэ ер нь төстэй байна тий. Төс бол байна. Бөөрөнхий царайтай болохоор тэгж байгаа. Нүдний шилтэй бөөрөнхий царайтай хар ус болохоор. Тэр ивэлтэй адилхан гэсэн залуу бол биш үлээ. Шаал оноо байл. Харин чи яг нэг секунд дээр агай адилхан гэсэн хажууд чаа нэг ингэ хөмхийгөө зууж байгаа хэсэг дээр. Хөмхийгөө зууж байгаа. Эхүүдээ заяа 2-1. Тийм. Би бол хөмхийгөө гэдэг үгийг бол яг бүрэн гүйцэд ойлгохдохгүй юм. Гэхдээ надад таалагдсангүй. Хөмхий гэж юу мэдэж байгаа юм? Хөмхий гэж миний найз уу юм? Хэцүү нэ. Хөмхий гэдэг юм ойлгож байгаа юм ерөөсөө. Хөмхий гэдэг чинь найзаа хүүсний нүхийг хэлдэг шүү. Юу? Хүүсний нүх аа? Чимээ гойж чадчих санаа байтал тоо. Яагаад юм юу гэж бодож байгаа юм бэ наа гэдэг гэж байна. Ямар үг нүцгэж чаач. 5 минутаас илүү гарч чаддгүй байж болно. Гэхдээ наадах чинь бол ойлгож шүү. За одоо 10 давсан босоо аврагч 5 минут дотор ивэл гэдэг нэртэй болох нь. Йоо. Нэг юм 5 минут ивэл арайч гой сонсогдож байгаа шиг. Тэ. Хөмхий ивэл гэж дуудчихлахгүй шүү. Энэ өнөөдөр ивэл яг гарч яах нэ гэж өөрийгөө батлах нэ гэж. Өөрийгөө яах нэ? Өөрийгөө гарч батлах нэ би 10 давдаг шүү гэдгээ. Лайв хийж мэдсэн те. Би чадсан. Тэгээ хөмхийгөө зооцсон. Таалаа хөмхий гэдэг чинь миний найзаа уруулыг хэлж байгаа. Хүмүүстээ. Мэдгүй. За нөгөө чи өөртөө итгэлгүй яриад шүү. Окей, яг асахгүй бол яг буруу юм ярьж шүү. Хүмүүстээ ариуна хөмхий гэсэн юм бидтэй энэ гэж. Хөмхий зүг гэдэг чинь нөгөө юу шүү дээ. Доод уруулаа ингэж хазаж яах. Тийм л юм хэлж шүү дээ. Доод уруулаа хацхаа. Тийм ингээд доод уруултайхаа ингээд юмс ингээд хазаж ингээд одоо нэг юу. Тэгж байгаа. Тэгтээ жоохон муугаар зөв. Тэгтээ нэг юм секс мексээ харалтаар уруулаа хадалт мандалтуул биш те гэж. Тийм биш нэг юм жоохон дургуутлаа илэрхийлж байгаа ч юм эсвэл нэг юм тав байж байгаа мэдрэмж ингэж харуулж байгаа байдлыг хөмхий зүүх гэж бэл. Би наач нөгөө юм хүн рүү битсэн чинь би яг одоо чамруугаа хөмхийгөө зугаа гарч ирнэ. Чамайг бодчих нэг хөмхиймөр юм шиг гэдэг чинь. Тэгээ чинь. Эний би яг тэгж бичгэр хүн шүү. Яг л нэг би доотлохоо уруулаа бол эргээл хацдаг. Тийм негатив байдлаар л хацдаггүй. Харин тийм. 10 давхийнхаа өмнө л хацдаг. 10 давхах юм хацдаг. 10 давж байх та. 10 дахь давхтаа би яг хацдаг. Танад хий мэдхүү. Өнөөдөр зүүлж мэдхүү. Би хөмхийгээ хацдаг. Salt pop-ыг мэдхүү. За сонсогч нартай хандаж би ингээд salt pop шиг уруулаа хацдаг байгаа.
Ямар тэний би яа. Тэрийг харж ирсэн та нар. Одоо бүгдээрээ Salt Puppy гэдэг Google-д ч Google-д ч шаарна. Харин тийм. Salt Puppy Lip Bite гэж тавьчих. Тэгэл ингээл гараад байна. Би тавьчлаа. Сонсогч ч гэсэн харцгаа. Ингэж хөм хийдэг байгаа. Ээжи. Нэ. Мэдгүй та нар уучрал. Юун дээр Озоо дээр пост тавьцсан. Зургийг. За. Харцгаа. Секси үстэй. Тэгэхээр ариуна би чам дээр ингээл уруулаа хазал яваад очих юм дээ. Би дээрнээс оо. За. Би дээрнээс. Тэр дөрөх үзгэдээс. За тиг аадр. За тиг гинэ. Яна хідүүлээ яг ороо орчиж 100 болоод гэж. 100 болоод. Манай сонсч бүх сонсогч нарын бас өнөөдөр ороо нь орж байгаа хаа гэж. За. Харин тэгтэл нэрээ хүмүүсийн ороо орсон юм шиг байна. Энэ тэтгийн амар илэрсэн баларсан дамаг болсон янз бүрийн хүмүүс хүртэл амар бичээд. Тийм болохгүй юм байна шүү дээ. Дамаг болсон. Зүгээр л амар улсын хурлын гишүүн болцсон санагддаг наасан амар. Бүгд амар баяр үргэж сайн байна уу? Амьдрал сайн уу? Интервьюгээд байгаа юм шиг. Юу энэ да? Чаа Монгол явах гэж мэдсэн болов? Би Монгол явахгүй ш тааш л шүү. Харин Монгол явахгүй ш. Тийм лөө. Би Монгол явна. Яа би тэгж бодсон л. Зааж л бүнд гэж бодоод байгаа байхгүй. Энэ жил заяа юу штэ. Би энэ жил one. Тэр ч л мэдээд байгаа юм л да. Зөндөө ярьсан. Заяа юу. Одоо хизээ явах гэдэг вэ? 20 сарын дараа те бараг. 26-нд яваа 27-нд очноо. Хэр удаан байх вэ тэнд? 8 сарын 16-нд буцаж ирнэ. Аа 2-7 гоё юм шүү дээ. Тийм бараг 3-7 хоног болно те. Тэгэл нэг хүүхэн болчоод ирнэ дээ надад ч одоо. Одоо нэг хүү яаж л очоо хүүхэн болдгоо шүү дээ. Нэг үсмэсээ бодуулаа. Зарим тий. Одоо хүү шиг л юм байна шүү дээ. Сормос болоод нэг өгсөн хэр мэрээ гуужуулаад аагүй өгсөн арьс марсаа гуужуулаад тэгчэл сайхан болоод ирнэ. За дуусах уу найзуудаа. Одоо тэгээ сайхан 100 амарцгаагаал бүгд сайхан толгоо хоослоо за юу ч бодохгүй цааш нэр амьдралаа эхэлцгээе ёо 10 сард. За тэгээ. За найзуудаа ингээд энэ эпизодыг бидэртэй хамт сонсож өнгөрөөсөн та бүхэндээ маш их баярлалаа. Энэ сизнийг хамт өнгөрөөсөн сонсогч нартаа маш их баярлалаа. Тэгээд хэдүүл одоо дараагийн сизон ахиж уулзах гэж байна. Бид нар тэгээд дараагийн сизон хүртэл хэсэг бас тэгээд сизнийхаа дундуур завсарлага аваад 10 сараас үргэлжилнэ. Тэгээд төхөд ирэхлээр деталь юмнуудыг бид нар зарлах болно. Тийм учраас та нар Instagram дээр фолловоо дарахаа битгий мартаарай. Дээрэс нь сануулж хэлэхэд энэ эпизод таалагдсан, энэ сизон таалагдсан, подкаст таалагдсан байх юм бол та subscribe бутнаа дарахаа битгий мартаарай гэж сануулж хэлмээр байна. Шинэ бүх эпизодууд гарч танд мэдэгдэн. Дээрэс нь бидний апдейтууд бас постлогдно гэдгийг сануулж хэлмээр байна. За ингээд та бүхэнд энэ зуна сайхан өнгөрөөцгөрөө бороонд норцоогоорой. Тэ. Тэгэхээр хүссэн сансан бүх юм одоо бүрдүүлж болгоцоогоорой гэж хүсэн өрөө. Тэгээд их сайхан ад жаргалтай 100 өнгөрөөцгөөрэй. Тэгээд дараагийн сизонд уулзцгаая. Озя подкаст байла. Баярлаа. Баяртай. Bye. Баяртай. Сайхан амтгаарай. Сайхан амтгаарай.